хуучдын холбооноос хуучдын өдрийг тохиолдуулан анх удаа хуучдын форумыг зохион байгуулж байна. Хуучдын форумыг зохион байгуулснаар нийгэм болоод иргэдийн амьдралд тохиромжтой асуудал, эдгээрийн хуучин зохицуултыг бэлгийн түвшинд хилцэн шийдвэр, хуучдын дуу хоолой нийгэмд хүргэх, бодлого тодорхойлогчдод мөн хүргэх, тодорхой асуудал хуучин үйлчлэгээний ур чадвараа дэвшлүүлэх, харилцан суралц, туршлага сольж, хамтран ажиллах соёлыг түгээх, инженер мэргэжлийн нэр хүнд багтлыг дэвшлүүлэх үндсэн зорилготой юм аа. Энэ удаагийн хуучдын форум нь хуучдын нийгэм гүйцэтгэх үүрэг, чиг хандлага, үндсэн сэдвийн хүрээ, хууч мэргэжлүүд тэдний төлөөлж буй хуучдын холбооны зүгээс хуучны нийгэм хүлээх үүрэг хариуцлага, хувь нэмрийг дэвшлүүлэх боломжууд, цаашдын чиг хандлагыг хилцэх, нөгөө талаар хуучдын дуу хоолойд энэ цаг үед нийт шаардлагатай байгаа сэдвүүдээр бодлогын хэлцүүлгийг өрнүүлэн байр суурь илэрхийлэх, хуучдын мэргэжлийн ур чадварыг дэмжих зорилготой юм аа. Хуучдын форумын үндсэн сэдвийн хүрээнд Монголын хуучдын холбоо 4 жил хуучдын нийгэм гүйцэтгэх үүрэг чиг хандлага сэдвээр эхлэх бөгөөд салбар хилцүүлгүүд маань хууль эрх зүйн доктортой орчин, хөдөлмөрийн эрх зүйн шинжилэл, талуудын тэгш байдлыг хангах хэрэгцээ шаардлага, эрүүгийн эрх зүйн шинжилэл, үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт, бүх нийтийн эрх зүйн боловсрол, хууль зүйн үйлчлэгээ ба мэргэжлийн үйлчлэгээний шинэ түвшин зэрэг сэдвүүдээр хэлцүүлгүүд явуулна. Мөн энэ форумын үеэр нэр хүндхийн хуучдад хуучдын холбооны хүнд тэмдгээр шагнах, номын үзэгслэн, хуучдын өдрийг тохиолдуулсан хүлээн авалтын арга хэмжээнд болох юм аа. Ингээд энэхүү форумыг зохион байгуулахад дэмжлэг үзүүлж хамтран ажиллаж буй хуучин дотоод иргэн яам, Чимэд сан, нээлттэй нийгэм форум, өмгөөллийн EAS-ийн нөхөрлөл, өмгөөллийн Жалуурчаа нөхөрлөл, өмгөөллийн Anta and Partners нөхөрлөлүүдэд хамтран ажилласан явдал талархал илэрхийлж баяр хүргье. Хуучдын форумыг эхэлж байна. Өдөр өдрийн турш та бүхэн хууль эрх зүйн асуудал болоод олон сэдвээр чөлөөтэй хилцэж байр суурьудаа илэрхийлнэ. Сорилтоо мэдэрсэн, сургамжаасаа суралцсан, шийдлээ олсон олон ажил, асуудлын хамтаа гарцгаана гэдэгт эргэлзэхгүй байна. Форумд оролцогч та бүхэндээ амжилт хүсье. Ингээд та бүхэн хууль зүйн банк орны дарга Раднаас дэмжлэгийг боломжлоё. Мэдчилгээ. Эрхэм хүндэт хуульчид та бүхний энэ өдрийн амгалан гайхав. Хуульчдын холбоо байгуулагдсны 4 жил яваа болон хуульчдын өдрийг тохиолдуулсан тус холбооноос анх удаа зохион байгуулж байгаа хуульчдын форумд оролцогчид та бүхэнд баяр хүргэе. Монголын хуульчдын холбоо байгуулагдсанаас хойш 4 дахь жилдээ мэргэжлийн холбооны үйл ажиллагааг манлайлан салбарын бодлогыг тодорхойлох, стандартыг хэвшүүлэх, мэргэжлийн өөрөө удирдах ёслолын холбооны жишг үйл ажиллагааг явуулж байна. Хуульч та бүхэн хууль зүйн салбарын шинтгэл, Монгол улсын үндсэн хуульд заасан хууль дээдлэх ёс, шударга ёс, хүний эрхийг хангах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаад итгэлтэй байна. Өнөөдрийн хуульчдын форумоор хуульчдын нэгдсэн ашиг сонирхол, хуульчдын үндсийн, хуульчийн нийгэмд гүйцэтгэх үүрэг, эрх зүйн доктортой орчин, бүх нийтийн эрх зүйн боловсрол, хууль зүйн үйлчлэгээний чанар бүртэмж зэрэг хуульчдын дунд хөндөж хилцүүлэх зайлшгүй шаардлагатай асуудлаар нээлттэй хэлцүүлэг өрнүүлэх гэж байгаа нь сашаалтай. Түүнчлэн улсын хурлаас эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудыг багцсантай холбогдуулан дээрх хуулиудын хэрэгжлийн талаар мөн улсын хурлаар хэлцүүлэхээр бэлтгэж байгаа Монгол улсын үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, хөдөлмөрийн тухай хуулиудтай холбогдуулан үндсэн хуулийн болон хөдөлмөрийн эрх зүйн шинтгэлийн асуудлыг энэхүү форумоор хэлцэх гэж байгаа нь цаг үе болсон хуульчид төдийгүй энгийн иргэд сонирхолтой сэдвийг сонгожээ. Хуульчид та бүхэн нийгэмд шударга ёсыг бэхжүүлэх, эрх зүйн ухамсар, соёлыг түгээх, хөгжүүлэх үйлсэд манлайлах үүрэгтэй билээ. Эрхэм хүндэт хуульчдаа хууль зүйн салбарт оруулж байгаа хуульч та бүхний хувь нэмрийг онцлон тэмдэглэхийн зэрэгцээ мэргэжлийнхээ нэр хүндийг өндөр төрөх хариуцлагатай үргийг гүйцэтгэж байгаа та бүхэнд сайн бүхний хүсье өрөөж Монголын хуульчдын холбооны цаашдын хөгжил төлөвшөлт амжилт хүсье. Монгол Улсын их хурлын хууль зүйн банк орон дарга Иш Раднаас 2017 оны 6 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар очсон байна. Тэгээд нэгтгэл Монгол хуульчдын холбооны ерөнхийлөгч Гүнбэлийг танд баталж байна. Хууль зүйн дотоод хэргийн сайд Бэм цогтын мэдчилгээг хууль зүйн сайдын зөвлөх Эрхэнбаатар унш танилцуулна. Хэн болжтой. Монгол төрийн хууль цаазыг хэлбэлтгүүс эхэж, хуулийн засаглал тогтоох үйл хэрэгт үнчээр хүчнэтгэж, хизээ ямагт гагцгүй хууль шудраг усны талд бат зогссоор ирсэн та бүхний энэ өдрийн амар амгалан айлтгая. Монголын хуульчдын холбоо санаачлан хуульчдын форумыг анх удаа зохион байгуулж,
хуульчдын нийгэмд гүйцэтгэх үүрэг чиг хандлагыг шүүн хилцэж байгаад талархж байна. Монголын хуульчдын форум 2017 чуулганы үзэл санаа Монгол Улсын засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан хууль зүйн салбарыг хөгжүүлэх зорилготой бүрнээ нийцж байгааг онцлон тэмдэглэе. Ухаалаг эрх зүйн төрийг бүрэн төлөвшүүлэх, улсын эрдэнэ болсон хүний эрхийг хамгаалах, баталгааг улам сайжруулах, эрх зүйн шинжилгээг дэлхийн нийтийн жишгт нийцүүлэн хууль дэдлэх ёсыг хүн бүрт түгээн дэлгэрүүлэх, хуульчдынхаа урам зоригийг сэргээн тэтгэхэд энэ чуулганы үр дүн өнгө нэмэн найдаж байна. Монгол түмэн төр түмэнүүдтэй гэж хэлцээр ирсэн. Тэгвэл төрийн төдийгүй түмэн олонний хууль ёсны шудраг ёсны нүд чих манлайлагчд нь манай хуульчд билээ. Шудраг ёсны мэлмийн хурц сонор соргог байж гэмээн аливаа хууль бус үйлдэл буудуудаа хэрэг явдлыг цаг алдалгүй илрүүлж цаашид дамжуулахгүй дасан тусгаж чадна. Хуульчд бол нийгмийн элч, нийт олонний итгэлийг хүлээж хүсэл зоригийг хамгаалагч юм. Тэм учраас эрх зүйн төрийг бүрэн төлөвшүүлэхэд илүү их үүрэг хүлээсэн хүмүүс гэдэгтээ та бид цаг ямагт ухамсарлах ёстой. Хуульчдын үгийг сонсдоггүй, хууль зохиолагчдын байр суурийг харгалзахгүй баталсан хууль гогн настай хэрэг амьтай байдаг нэгэнд батлагдсан үнэн байна. Тиймээс одоо Монгол төр хуульчдаа сонсох, хуульчдынхаа эрдэм мэдлэг, их ажлын туршлагыг бүтээлчээр ашиглах, бүрэн хэрэглэж хэвсэх цаг нь болсон. Хуульч та бүхний ард элэг нэгт ард түмэн ээл буянтай эх оронч нь бий гэдгийг ямагт санаж ажиллахыг хүсэж байна. Монгол төрийн амин дархлаа болсон хуульчдын ёс зүй, мэдлэг чадвар өндөр байх нь төр хүчрэх түмэн амгалан байх нь үндэс юм аа. Тогоотой зүгт ганцхан тусаг тараг хийхэд ээдэг лугайд ганцны хуульчийн ёс бус үйлдэлээс болж нийт хуульчдын нэр хүнд зэвдэх хэрэгсэл бий. Тиймээс хууль шудраг ёсны чиг харуул байх үүргээ манай хуульч дор үнэ ухамсарлан мөрдөж ажиллая. Хуулийн цаана хүний эрх хөгжлөө ард түмэн Монгол улсын эрх ашиг бий гэдгийг үргэлж санаж явъя. Монголын хуульчдын холбоон зохион байгуулж буй хуульчдын форум 2017 чуулган манай орны хууль зүйн салбарын хөгжил шин санаа шинэлэг уур амьсгал авчирна гэдэгт итгэл үүсгэнэ. Эрх зүйн төрийн алтан гагнаас их Монгол орныхоо шудраг ёсны манаач болсон эрхэм хуульчдаа Монголын хуульчдын баярын мэндийг дэвшүүлж форумын үйл ажиллагаанд амжилт хүсье. Улсын гишүүн, санаадын гишүүн, хууль зүйн дотоод хэргийн сайд эсвэж. Монголын хуульчдын холбоо 4 жилд хуульчдын нийгэм гүйцэтгэх үүрэг чиг хандлах сэдвээр үндсэн илтгэлийг Монголын хуульчдын холбооны ерөнхийлөгч гүн бэлэг танилцуулна. За мөн хилцүүлэгчээр Монголын хуульчдын холбооны гишүүн улсын дээд шүүхийн шүүгч Мөнх Туяа, Монголын хуульчдын холбооны гишүүн улсын ерөнхий прокурорын орлогч Эрдэнэбат, хуульчдын холбооны гишүүн өмгөөлийн ээлжийн нөхөрлөлийн захирал, өмгөөлийн нөхөрлөлийг дэмжих хорооны тэргүүн Баяр, хуульчдын холбооны зөвлөлийн гишүүн шалгалтын хорооны дарга Сүнжид, за хөтлөгчөөр Монголын хуульчдын холбооны ёс зүйн хорооны гишүүн Баасанжуу гэсэн хөтлөгчөөр ингээд дараачийн илтгэл маань үндсэн илтгэл маань эхэлж байна. Монголын хуульчдын холбоо хуульчдын форум хэмээх энэ хүч чуулга уулзалтыг хуульчдын өдрийн босгон дээр анх удаа зохион байгуулж байна. Манай хуульч, шүүгч, прокурор, өмгөөлөгчдийн нэр хүндийг өндөр төрөхөд хувь нэмэр оруулах энэхүү хүнтэй арга хэмжээг амжилттай зохион байгуулах ажлын хэсгийн ялангуяа форумыг дэмжиж үнэтэй санд хувь нэмрээ оруулсан хороод болон дэмжин тусалсан ханиулагч байгууллага нөхөрлөлүүд идэвх чармайг гарган оролцож буй Монголын хуульчдын холбооны гишүүн хуульчин та бүхэнд хувьяасаа гүн талархал илэрхийлье. Хууль тогтоогчийн зүгээс хуульчийн эрх зүйн байдлыг тодорхойлохоор шинэ үзэл баримтлал бүхий хуулийг 2012 онд баталж дагаж мөрдөж байна. Монголын хуульчдын холбооны энэхүү хуульчдын заавал гишүүнчлэлтэй, өөрийн удирдлагатай, нийтийн эрх зүйн хуулийн этгээдийн статустай байгууллагадан 4 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байна. Бидний ивнэнд нийтдээ 5400 гаруй хуульч байна. Мэргэжлийн салбарын өөртөө зохицуулах үүргийг гүйцэтгэгч
анхдагч байгууллагуудын нэг болоод байгаа бахархалтайгаар энд дурдах нь зүйтэй. Өнгөрсөн 4 жилийн туршлагад үндэслэн хуульчдын нийгэм гүйцэтгэх үүргийн талаар ажиглагдсан дараах санал бодлыг та бүхэндээ хуваалцъя гэж бодсон байна. Үүнд хүний эрх хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах чиглэлээр Монголын хуульчдын холбооноос хуульчдын явц эрх ашигыг хамгаалж хангах бус харин хуулийн засаглал нийт ард иргэдийн хүний эрх шударга ёсыг хамгаалахын төлөө ажиллаж ирлээ. Хуульчдын нийтлэг ашиг сонирхол бол хүний эрх хэрэгчлөө шударга ёсыг хангахын төлөө ажиллах явдал юм. Үүний төлөө Монголын хуульчдын холбоо байгуулагдсан. Өмнө нь төрд байсан нийтийн эрх ашигыг хамгаалдаг байсан чиглэлийг хуульчид, хуулийн мэргэжлүүд өөр дээрээ авсан. Сайн хуульчгүйгээр нийгмийн засаглалд хүний эрхийг хангах ямар ч боломж байх. Пробоно буюу хөлс авахгүйгээр нийтийн тусын тулд нийгмийн эмзэг бүлгийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах зорилгоор хууль зүйн тусалцаа зөвлөгөө үзүүлэх явдлыг шин шатанд гаргах чиглэлээр ажиллаж иргэний эрх зүйн боловсролыг дэмжих үйл ажиллагааг хэрэгжүүлж ирлээ. 2014 онд нийт 103, 2015 онд 135, 2016 онд 168, 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн байдлаар 96 төлбөрийн чадваргүй иргэн үн төлбөргүй хууль зүйн тусалцаа өмгөөлийн үйлчилгээ хүсч өмгөөлөгчд тэдгээр иргэдэд зөвлөх үйлчилгээ үзүүлсэн байна. Монголын хуульчдын холбоонд үн төлбөргүй өмгөөлөгч томилуулах асуудлаар хандаж байгаа иргэдийн тоо өсөх хандлага ажиглагдж байна. 2014-оос хойш нийт 496 төлбөрийн чадваргүй иргэнд өмгөөллийн үйлчилгээ үзүүлжээ. Монголын хуульчдын холбоо хуульчийн цаг сэдвт нэвтрүүлгийг санаачлан иргэдийн өдөр тутмын амьдралд тулгарч байдаг олон асуудлуудад хууль эрх зүйн талаас зөвлөгөө өгөх, иргэдийг хуулиа мэддэг, хуулиа дээддэг, хуулийнхаа дагуу амьдрдаг болоход цэгцтэй, оновчтой, цогц мэдлэгийг мэргэжлийн төвшөнд энгийн байдлаар олгох арга хэмжээ авч байгаа бөгөөд ур чадвартай хуульч өмгөөлөгч нар Монгол улсад мөрдөгж байгаа хууль тогтоомжийн хүрээнд зөвлөж Монголын хуульчдын холбооны үйл ажиллагааг иргэд олон нийтэд сурталчилж байна. Өөрийн удирдлагын тогтолцооны чиглэлээр хуульчдын өөрийн удирдлагын байгууллагын хувьд хуульч бэлтгэх ихтэй сургуулийг магтлан итгэмжлэх, хуульчийн дадлагын журмыг батлах, хуульчийн мэргэжлийн шалгалтыг зохион байгуулах, хуульчийн давтан сургалтыг хариуцах, хуульчийн эрх үүрэг, хуульчийн хориглох зүйлийг зөрчсөн хуульчийн ёс зүйг сахиулах, мэргэжлийн хариуцлагыг тооцох зэрэг өөрсдийн сонгож байгуулсан зөвлөл, чиг үүргийн болон сайн дурын хороогоор дамжуулан хуульчдын нийтлэг эрх үүрэг, хориглох асуудал, ашиг сонирхлыг хамтдаа цогцоор нь тодорхойлж байна. Өөрөөр хэлбэл хуульчид өөрсдөө хуульчдаа бэлдэх бодлогыг тодорхойлох, хэрэгжилтэнд нь өөрсдөө хяналт тавих боломжтой болж энэ талаар нухацтай шургуу ажилласны хүчинд тодорхой ахиц гараад байна. Монголын хуульчдын холбоо нь 2014 онд 74, 2015 онд 159, 2016 онд 160 танхимын сургалтыг хуульчдад зориулан зохион байгуулсан ба 6 сэдвээр онлайн хичээлийг бэлтгэн хүргээд байна. Хууль боловсруулах үйл ажиллагаанд оролцох. Хууль тогтоох үйл ажиллагаанд Монголын хуульчдын холбоо нь мэргэжлийн шинжээчийн зүгээс оролцож, мэргэжлийн чиглэлээр бодлогын нөлөөлөл хийх боломжтой болсон. Өөрөөр хэлбэл улс төрийн аль нэг хүчнээс үл хамааран Монголын хуульчдын холбоо нь объектив байдлаар хууль судлаачдын байр суурийг илэрхийлдэг ус. Нийт 24 хуулийн төсөл санал авахар хууль тогтоогч засгийн газрын зүгээс хүсэлт ирүүлснээс бүгд нь санал өртгөж хариу хөргүүлсэн байна. Хууль зүйн шинжилгээ ухааныг дэмжих талаар. Хууль зүйн шинжилгээ ухааны хөгжлийг дэмжих шүүхийн практик, хууль зүйн бодлогын судалгааг хийх чиг үүргийг нээлттэйгээр гишүүдийн оролцоо идэв санаачлалд тулгуурлан хэрэгжүүлж байна. 2014 оноос залуу хуульчдын эрх зүйн мэдлэг мэргэжлийн ур чадвар, хууль зүйн шинжилгээ ухааны хөгжлийн өнөөгийн байдал, тулгамжгүй асуудлыг шийдвэрлэх арга зам, хууль зүйн нэр томьёо, орчуулга хэрэглээний асуудал, эрх зүйн шүүмжийн талаар, Монгол улсын үндсэн хууль сонгуулийн холбог тогтолцоотой байхыг хориглосон уу сэдвт нээлттэй хэлэлцүүлэг, за албадан ажил хийлгэх ялын хэрэгжилт, тулгамдсан асуудал шийдвэрлэх арга зам, цагдаа хорих ажиллагаа, хүний эрх зэрэг олон сэдвээр хэлэлцүүлгүүдийг зохион байгуулжээ. Хууль зүйн нэр томьёоны судалгаа хэрэглээ сэдвт олон улсын хэмжээний эрдэм шинжилгээний хурал зохион байгуулсан байна. 2017 онд үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төсөл сэдвт хэлэлцүүлгийг 2 удаа, мөн хууль чиглэлтийн үндэсний анхдугаар чуулганы хууль зүйн дотоод хэргийн яам, хууль сахиулах их сургууль, хууль зүйн үндэсний хүрээлэн Монгол улсын их сургуультай хамтран ажилтнаа зохион байгууллаа. Хуульчийн шалгалтад 2014 онд 1506 эрх зүйч оролцсноос 312 буюу 20 орчим буй. 2015 онд 1278 эрх зүйч оролцсноос 364 буюу 28.4%.
2016 онд 1348 эрх зүйч оролцсоноос 154 буюу 11.4% тус тэнцжээ. Шалгалтын энэ дүн нь эрх зүйчдийн хууль зүйн мэдлэг, ур чадварын төвшөнд улам их анхаарал хандуулан ажиллахыг бидэнд сануулж байна. Сайн хуульчдыг сайн сургууль бэлддэг байх ёстой. Монголын хуульчдын холбоо хууль зүйн сургуулиудын стандарт төвшинг тогтоох үүрэг хүлээсэн. Хууль зүйн сургуулийг магадлал итгэмжлэх чиг үүрэг, хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль заасны дагуу 2016 оны 4-р сарын 15-ны өдрөөс хуульчдын холбоонд энэ эрх үүрэг шилжиж ирсэн. Энэ чиг үүргийг хэрэгжүүлэх хүрээнд хуульчдын холбооноос магадлал итгэмжлийн чиглэлээр дотоод гадаадын туршлага судлах, шинээр эрх зүйн зохицуултыг бий болгох чиглэлээр ажиллаж, хууль зүйн сургуулийг магадлал итгэмжлэх журмын төслийг боловсруулад байна. Хууль зүйн сургуулийг магадлал итгэмжлэх нь хууль зүйн мэргэжлийн боловсролыг нэгдсэн стандарттай болгох, хууль зүйн сургуулиудыг хариуцлагажуулах, ирээдүйн хуульчид тавигдах нийтлэг шаардлагуудыг хангах нөхцөлийг бүрдүүлэх, хуульч мэргэжлийн чадварлаг боловсон хүчин бэлтгэх, цаашлаад хууль зүйн салбарын шинжилэлд чухал ач холбогдолтой та бүхэн мэднэ. Иймээс хуульчид бэлтгэхэд Монголын хуульчдын холбоо хуулийн сургуулиудтай хамтран цаашид ажиллах болно. Мэргэжлийн хариуцлагын талаар. Монголын хуульчдын холбоо нь хуульчийн мэргэжлийн дүрмийг баталж, мэргэжлийн хариуцлагын хоороогоор дамжуулан хяналт тавьж байна. Хуульч нь бүх улсад мэргэжлийн нэр хүндийн баталгаа байдаг үндэслэл нь ёс зүйтэй байхаас гадна түүнийг зөрчсөн тохиолдолд зайлшгүй хариуцлага хүлээдгээрээ хараат бус байдал нь төлөвшсөн байдаг тул тэр хэмжээгээр хүлээн зөвшөөрөгдөж олон нийтийн итгэлийг хадгалж явдаг билээ. Сүүлийн 3 жилийн хугацаанд иргэд байгууллага албан тушаалт дундаас давхарцсан тоогоор 558 хуульчид холбогдох 589 гомдол мэдээлэл хүлээн авч хойшлуулшгүй ажиллагаа явуулан бүгд 527 гомдол маргааныг шийдвэрлэжээ. Мэргэжлийн хариуцлагын хороо болон хуульчдын холбооны ерөнхийлөгчийн санаачлагаар нийтдээ 201 хуульчид хариуцлага тооцсноос 171 хуульчийн гэрчилгээг хүчингүй болгосон байна. Хуульчид бидний ажил нийгмийн олон янзын салбар хүрээнд тухайлбал эдийн засаг, төр захиргааны байгууллага, улс төр, банк, компани, хүний нөөц гэх мэт салбар бүрт хүрдэг. Нийгмийн хөгжлийн явцад үүссэн хэрэгцээ шаардлага тулгуурлан салбар хоорондын мэргэжилтэн буюу эдийн засгийн эрх зүйч, эрүүл мэндийн эрх зүйч, банкны эрх зүйч гэх мэтээр наривчлан мэргэждэг болж байна. Манай улстай адилхан төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгтай байсан Европын орны хуульчдын сүүлийн 20 жилийн туршлагаас харахад эхэндээ нийт цагийнхаа 80%-ийг шүүхэд хэрэг хянын шийдвэрлэх ажиллагаанд 20%-ийг гэрээ хэлэлцээр хянах зөвлөгөт зарцуулдаг байсан бол одоо эсэргээрээ 80%-ийг гэрээ хэлэлцээр болон бусад төрлийн зөвлөгөө өгөхөд харин 20%-ийг шүүхэд бусдыг төлөөлөхөд зарцуулдаг болсон байна. Цаашдаа өмгөөл эрхэлдэг хуульчдын ирээдүйн үйл ажиллагаа ийм хандлагад шилжих нь зайлшгүй. Нийгэм эдийн засгийн хурдтай хөгжил, өөрчлөлтийг дагаад шүүгч, прокурорч мэдлэг мэргэжлийн хувьд тодорхой салбар чиглэлээр наривчлан мэргэжих шаардлага уран гарч байна. Хуульчид нийгмийн хөгжлийг тодорхойлагч, манлайлагч хэсэг үлээ. Нийгмийн идэх буюу активизм гэдэг бол хуульч бидний хувьд зөвхөн эрх бус харин үүрэг байх ёстой. Төр хууль тогтоогчдын зүгээс эдийн засаг, аж үйлдвэрийн салбаруудын хурдтай хөгжлийг дагаж зохицуулах, эсвэл угтаж зохицуулах арга хэмжээг авч суурь болон салбарын хууль тогтоомжийн шинжилгээг түргэн шуурхай хийж байна. Тэрч байтугай өмсөн хуулийн шинжилт, нэмэлт өөрчлөлтийн асуудалч яригдж байна. Ийм орчин нөхцөлд хуульч бид нийгмийн инженерүүд болохын хувьд зөвхөн өөрсдийн мэргэжлийн салбарын асуудлаас гадна төр нийгэм эдийн засгийн чухал асуудлуудаар харилцааны зохицуулалт анхаарч гадаад дотоодын тэргуун туршлагатай харьцуулж зохих шийдэл гарцыг санал болгодог байх нь чухал хэрэгцээ шаардлагатай болж байна. Хуульчид, Монголын хуульчдын холбоо хууль дэдлэх ёсон буюу хуулийн засаглалыг хэвшүүлэх чиглэлээр тэргуун игнэнд ажиллаж байх ёстой. Нийгэмд өнөө үед хурд шүүмжлэгдэж буй авилга хэл ахуйтай тэмцэлийн үндэс суурь нь хуулийн засаглал бөгөөд түүнийг бодиттойгоор гардан хэрэгжүүлэгчд нь хуульч бид юм. Иймд энэхүү үүрэг хариуцлага ухамсарлан шинжлэлийг өөрсдөөсөө эхлэж нийгмийн бүхий салбарт хууль сахих, хууль дээдлэх хэв заншлыг хэвшүүлэхэд хуульчид бид өөрсдөө үлгэр дуурайл болон ажиллах ёстой. Дээр дурдсан асуудал болох итгэмжлэр иргэний болон захиргааны шүүхэд хуульч бус хүмүүс бусдыг төлөөлөх асуудлыг дахин хөндөж нэг зүйл тэмдэглэхийг хүсэж байна. Өндөр мэргэжлийн, мэргэжсэн хуульч хүний эрхийг хамгаалах, шударга ёсыг тогтооход мэргэжлийн бус хүмүүсээс хавьгүй илүү гэдгээ тод том руу харуулж итгүүлсэн цагт аяндаа хуульч бус хүн итгэмжлэлээр төлөөлөх явдал хомигдох буюу үйлчлүүлэгчид зөвхөн мэргэжлийн хуульчлалд ханддаг болно. Ийм зөвхөн хууль тогтоомжоор хориг тавьж асуудлыг шийдэх нь учир дутагдaltaй харин хуульч бид мэргэжлийн мэдлэгээр тусгай мэргэжсэн өндөр чадвартай нэр хүндтэй болохоо нийгэмд харуулах нь зүйтэй байна.
Өнөөдөр энэ хуульчдын форумын сэдэв маань хуульчдын нийгэм гүйцэтгэх үүрэг чиг хандлага бөгөөд хэдийгээр энэхүү маш чухал өргөн хүрээтэй сэдвийн хүрээнд бүхий л асуудлыг хамрах боломжгүйч нэн тэргуунд анхаарал хандуулах шаардлагатай. Та бүхний санаа бодлыг сонсож, санал солилцох улмаар бодлого боловсруулагчдад зөвлөмж мэдээлэл өгөх ёстой. Тодорхой хэдэн асуудлаар бид нэгдсэн болон салбар хуралдаанаа явуулах гэж байна. Ялангуяа хүндэт зочны ярилцлага буюу Улсын их хурлын гишүүн Гавьяа Туул шинжлэх ухааны доктор Дүндээ Жансантай эдийн засагч, нийтлэгч, жаргал сайхны үдээс хойш их ярилцлага та бүхэнд онцгой сонирхолтой байна гэдэгт хэрэгэлцэхгүй байна. Цаг үеийн тухайд бид үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хэсэг асуудлыг өнөөдөр энэ цаг үед ярьж байгаа учраас хуульчид та бүхэн энэ ажиллагаанд идэвхтэй оролцсон гэж итгэж байна. Ингээд хуульчдын форумд амжилт хүсье. Монгол төрийн цааш эрхэм чимээгийн алтан болгонд цэцэн байх болтугай. За үндсэн хуралдааны хэлцүүлгийг дараах гормоор явуулъя. Энэ гормыг танилцуулъя. Тэгэхээр үндсэн хэлцүүлгийн тэргүүлэх одоо хэлцүүлэгч нар буюу энэ тайзан дээр суугаа хэлцүүлэгч нар маань бол хуульч бидний одоо мэргэжлийн ажлыг эрхэлж байгаа бүх төлөөлөл болохоор хамрахыг хүссэн. Тэгэхээр танхимд суугаа та бид бол бүгдээрээ үндсэн хуралдааны бас хэлцүүлэгчд юм аа. Тэгэхээр үндсэн тэргүүлэх оролцогчдын хэлцүүлгийг цаг хугацаа одоо 40 минутанд багтаан хийгээд үлдсэн хугацаанд нь танхимын нийт оролцогчдын хэлцүүлгийг хийх байдлаар үндсэн хуралдааны хийх саналтай байна. За ингээд тэргүүлэх оролцогчдоосоо оролцогчдынхоо хэлцүүлгийг эхлэе. За хуульчид бол нийгмийн манлайлагч байдаг. Ганц манайд ч ер нь олон улсад дэлхийн нийтэд бол ингэж үздэг. Ийхүү манлайлагч гэж үзэхдээ хуульчийг үнэт зүйлийн оюун санааны илүү манлайлагч байх ёстой гэж үздэг юм байна. Тэгэхээр Монгол хуульчдын холбооны гишүүн улсын дээд шүүхийн шүүгч мөнхчөө тань тал дээр өөрөө санал бодлыг илэрхийлэхийг хүсэж байна. Энэ форумд хүрэлцэн ирсэн та бүхэнд энэ өглөөний мэд хүргэе. Тэгээ энэ чухал асуудлаар зөв цаг үедээ оч холбогдолтой энэ форум зохион байгуулж байгаа Монголын хуульчдын холбооны зохион байгуулалтын талархал илэрхийлмээр байна. Тэгэхээр үндсэн илтгэлийн гол санаа бол энэ хуульчид нийгэмд манлайлах үүрэг гүйцэтгэх ёстой гэдэг. Би энэтэй санал нэг байна. Ер нь бол аль ч улс оронд хуульч нарыг нийгмийн үнд зүйлсийг хамгаалагч гэж харж ирсэн. Өөрөөр хэлбэл шударгаас хаана байна вэ гэдэг гэх энэ асуулт бол хамгийн түрүүнд хуульчид нарт тавигдана. Тийм учраас одоо энэ хүн төрөлхтөн эргэцэн онол, позитив эргэцэн онол ер нь одоо шударгаас гэж юу юм, яаж энийг тогтоохын арга зам юу энийг эргэлхийлж ирсэн. Тэгэхээр энэ оюун санааны нийгмийн үнд зүйлийг хэн хамгаалах вэ гэхээр хуульч нар. Энэ хуульч нараас өөр олон нийтийн зүгээс энийг хамгаалах үүрэгтэй хүмүүс гэсэн ийм итгэл хүлээлгсээр ирсэн. Тэгэхээр энийг одоо суур энэ алгалт өнөөдөр орчин үед бол улам бүр баяжж байна. Энэ одоо олон нийтийн итгэл хүлээлтээс гадна хуульчдад тавигдах шаардлага маш өндөр болж байгаа. Өнөөдөр ганцхан өндөр боловсралтай хүн одоо мундаг сургууль төгссөн хүн манлайлах гэдэг энэ ойлголт бол ард хоцорсон. Өндөр боловсралтай мэдлэгтэй байхаас гадна ёс зүйтэй, хүмүүжлтэй, зарчимтай байдлаар манлайлах ёстой. Тэгэхээр энэ одоо гол энэ үзэл баримтлалыг бид нар яаж манлайлах вэ? Юугаар манлайлах вэ? Тэгэхээр энэ үзэл санааны одоо их өөрчлөлт хэрэгтэй юм шиг байгаа юм. Мэдээж бид нар одоо бүгд тодорхой хэмжээнд өөрийн гэсэн одоо тогтцсон үзэл баримтлал үндэс байгаа. Гэхдээ одоо бид нар ер нь одоо ямар зорилгоор яаж нэгдэх ёстой вэ гэдэг дээр ярих ёстой болов уу гэж би гэж бодож байна. Одоо зүгээр хуульчдад тавигдах шаардлага өндөрсөж байна. Боловсралтай залуу үе гарч ирж байгаа. Өнөөдөр хуульчдын ажлыг үнэлдэг, мэдээллийг маш түргэн шуурхай авдаг. Дэлхийн бусад улс орнуудын одоо хуулийн хууль зүйн үйлчилгээтэй шууд харьцуулан харж дүгнэдэг ийм одоо орчин үе, ийм үйлчлүүлэгч нартай одоо бид тулж байгаа. Тэгэхээр энэ хүмүүсийн хэрэгцээ шаардлага бол яг энэ хэрээрээ маш өндөр тавигдж байгаа. Зүгээр нэг зөв байна, буруу байна, эсвэл одоо хуулинд ингэж заасан, тэгж заасан гэдэг өргөдөл хэмжил бичиж өгөхөөр энэ одоо шаардлага бол ерөөс хангалттай биш болсон. Одоо сүүлийн үед хууль зүйн салбарт хиймэл оюун ухаан, компьютер, дата нэвтэрж байна.
Тэгэхээр энэ одоо зөвхөн өргөдөл хэмжил бичдэг хуульд нийцж байгаа үгүйг тодорхойлдог асуудал бол тэр компьютер хийчих боломжтой гэж ингэж үзэж байна. Тэгэхээр одоо бид юу хийх ёстой вэ? Ур чадвар гаргах ёстой. Үнэхээр асуудлыг одоо нэг мөр шийдэх, үнэн зөвийг олох юм, үнэн одоо эрмэлзэлтэй байх ёстой, ёс зүйтэй байх ёстой. Ийм үйл ажиллагааг илүү одоо өөрчлөлтч нар маань хуульч нараа шаардж байгаа юм аа. Тэгэхээр яаж манлайлах вэ? Бид нар одоо юугаар манлайлах вэ гэвэл миний хувьд бол одоо боловсрол мэдлэгээс гадна хамгийн гол нь энэ ёс зүй, хүмүүжил, зарчимтай байдлаараа манлайлах ёстой хуульч. Өнөөдөр одоо нийгэмд манлайлагч нарын дутагдлалд орчлоо, лидерүүд хомсдлоо гэдэг. Тэгэхээр энэ лидерүүд нэг өглөө осоод хүн лидер болчихдгүй юм байна л да. Энийг одоо сургадаг, бэлддэг юм байна. Тэгэхээр яаж одоо манлайлах вэ? Тэгэхээр орчин үед манлайлагч буюу удирдагч гэдэг бол одоо уудлын орой дээрээс ингээд дулааныг хараа зогсож идэг жанжиг хийдэг. Өөрөө оройлон ордог, үлгэрлэн биеэрээ одоо үлгэрлэн үзүүлдэг ийм хүнийг бол манлайлагч буюу удирдагч гэж ингэж авч одоо ойлголт маань ингэж өөрчлөгдсөн. Тэгэхээр одоо хуульчид хамгийн түрүүнд энэ одоо ёс зүйтэй, зарчимтай энэ байдлаар үлгэрлэх ёстой. Ингэж бид нар одоо манлайллыг нийгэм жинхэнэ утгаар нь одоо мэдрүүлэх ёстой. 5400 хуульч байна гэж сая хүмүүлэг хэлж ярьж байна. Тэгэхээр 5400 хуульч 5400 ажлын байран дээрээ одоо өөрийнхөө чиглэлээр үйлчлүүлэгч нартайгаа бүх одоо байдлаараа энэ манлайллыг үзүүлэл энэ нийгэм бас баггүй хувь нэмэр оруулах юм аа. Нийгмийн оюун санаанд төлөвшөх, зөвшөөрөхөд энэ бол одоо хүчтэй үнэлж баршгүй хувь нэмэр бол тэнд байх юм аа гэж би ингэж хараад байна. За тэгээ олон хүмүүс саналаа ярих учраас би ингэ. Баярлалаа. Дараагийн асуулт. Ер нь хуульчийн мэргэжилтэй холбоотой бидний манлайлах үүрэгтэй холбоотой асуудал хөндөгдөж байгаа ч гэсэн. Энд том баяртайгаар өөрийн байрсыг илэрхийлэх гэсэн. Хүмүүлийн хэлж өнгөтэй шүүгчээс хэллээ. Хуульчид бол активистүүд байх хэрэгтэй. Манлайлах хэрэгтэй. Тавчхандаа өөрөө гэж байгаа ганцхан жишээ хэлж байна. 2013 оноос хойш үндсэндээ нийгмийн хилцүүлэгт эрүүгийн хууль, эрүүгийн хянан шийдвэрлэх хууль, зөрчлийн хууль, за тэгээд хос их хууль ажиллагааны хууль одоо зөрчил хянан шийдвэрлэх хууль болоод ингээд явж байгаа. Энэ хуулийн төслийг боловсруулахад оролцсоныхоо хувьд хууль зүйн яамнаас 4 удаа, засгийн газрын төвшөнд 2 удаа, улсын хурлын хууль зүйн байнгын хороонд хууль хэлцэгдэж байх үед 3 удаа хуулийн төслийг нийгмийн хэлцүүлэг рүү гаргаж тавьсан. Давхарцсан тоогоор Шихийн удаг Атган тэнгэр гэсэн хууль зүйн дээд сургууль болон нэр бүхий 7 хуульчийн саналыг стооцуулсан. Стооцуулах гэхээр үстэй. Энэ хүмүүсээс өөр эрүүг бүгийн хууль тогтоомжийн төсөлд активист байр суурьаар санал илэрхийлсэн нэг ч болж байхгүй. Хуульчтай холбооны нүүргээ биелүүлсэн, санал авсан, зохион байгуулсан. Атган тэнгэр хууль зүйн сургуулийн эрдэмтэн багш нар оролцож тус сургуулиас ирүүлсэн саналыг хийсэн дамжиггүй. Шихийн удаг мөн нэр бүхий 7 хуульч байна. Би тэнд жишээлбэл манай зарим нэрүүдтэй эрдэмтдтэй ч гэдэг юм уу хуульчдын сонин хэвлэлд энэ хууль маш муу хууль болсон ч гэдэг юм уу энэ хуулийг эргэж харах хэрэгтэй гэдэг юм хөө ерөнхий үгүүдийг оруулах. Эрүүгийн хуулийн төслийг чинь чухам энэ зүйл заалт болохгүй шүү. Үүнийг ингэж засах хэрэгтэй. Гадаад улсын тийм туршлагуудын Монгол улсын эрхцүүд тийм уламжлал бий. Наадах чинь ийм асуудал үүсгэхээр байна. Шүүхийн практик ийм гэж хэлсэн 7 хүн. Тэгэхээр бид үнэхээр хуульчийн активизм гэдэг хууль зүйн активизм гэх юм уу ийм зүйлийнхаа тухай ярих цаг болсон байна. Монголын хуульчдын холбоо байгууллагад одоо хууль тогтоомж эрх зүйн орчин болж байгаа юм уу? Нийгэмд үнэхээр хуульчдын гүйцэтгэх, манлайлах, нөлөөлөх үүргийг бий болгож чадах уу, чадхаар байна уугүй гэдгийг хэлцэх
хамгийн тохиромжтой цаг үед бид ирсэн байна. Монголын хөгжлийн холбоо энэ ажлыг зохион байгуулж өгнөх хувьд бол их баяртай байна. Яаж бид нийгэмд идэвхтэй байх юм бэ? Улс төрчид энэ нийгмийн санаа бодлыг хөтлөх юм уу? Эсвэл нийгмийн санаа бодол тийм уур бухимдалд хөтлөгдсөн улс төрчдөө л бид шийдэл гаргуулж амьдрах юм уу? Өнөөдөр манай зарим хүлчид активист байж чадж байгаа. Би тэрийг бол бүр тэгж ярих юм бол буруу шаардлагагүй. Төлөөнтэй хэрэг дээр мэдээлэл хийж өөрийгөө таниулж байгаа хүлч би зарим нь шүүмж идэв. Би харин эсрэгээр сайн байна гэж боддог. Зарим хэргийг дуйлаан болгож нийгэмд өөрийгөө таниулж байр суурийг илэрхийлж байгаа хүлчид би бас сайн. Хэдийгээр янз бүрээр шүүмжилж болох боловч тэрийг алдарнаар олох чинь олон танигдах чинь гэж хэлж болох авчиг тэр хүмүүс чинь нийгэмд хуульч гэж танигдаж байгаа. Шүүгч прокурор 1000 орчим хүнийг хассан Монгол улсад 4400 хуульч байна. Энэ 4400 хуульчаас хэн нь яагаад хуулиар олгогдсон боломжтой зүгээр л иргэний эрхийг ашиглаад хуулийн төслүүдэд санал өгөхгүй байна гэх. Энийг аль биесээр зохион байгуулах ёстой юу? Эсвэл хуульч маань өөрөө нийгэм тийм л чухал манлайлах үүрэгтэй нийгмийн нарийн ширээний мэддэг ямар нэгэн механизм гээд үзвэл инженер гэж хэлж болохоор, организм гээд үзвэл эмчин гэж хэлж болохоор энэ өндөр боловсролтой хүмүүс маань таг дуугаа байна. Их орноос урах гэмт хэргийн төслийг яагаад хууль зүйн ямар ч боловсролгүй 3-4 тооны гишүүд өргөн барьж шүүмжлэн ярилцаж байна. Өвчтөн тусламж үзүүлэхгүй байх гэдэг гэмт хэргийн тухай яагаад хууль зүйн ямар ч боловсролгүй эмчнэр яриад байгаа. Хуульчид хаана вэ? Хуульч гэдэг хүний нэрийг сонсоод энэ хүн юу хэлэх нь Монгол улсад ийм хэрэгүүд байдаг. Би энэ салбарын хуульч энэний чинь цаана ийм асуудал үүдээ. Тийм учраас хуулийн ингэж сайжруулах хэрэгтэй гэдгийг хэлвэл энэ үнэхээр нийгэм хүлээж авах байна. Хаашаа явахаа мэдэхгүй байна. Ямар шийдэл гаргах дээр бүгд гайхаж байна. Би олон хуульчтайгаа танил дотн найз нөхдөд холбоотой байдаг юм. Сонсч л байна. Ингэмээр л байгаа даа. Тийм ээ өгшөө. Наа энэ хуульчтай амар хөл гарлаа. Тэгээд ингээд бид нар хоорондоо ярилцаж байгаа авчиг. Зөвхөн эрүүгийн хөл гэхгүй. Өнөөдөр харин энэ гайхамшиг ихтэй санаачлал өгч байна. Одоо бидний бүхэл мэргэжлийн суурь болсон хууль бид санал өгөх гэж байна. Үнэхээр сайхан. Дээрээс нь би энийг ингэж аль биесээр зохион байгуулах гэж хуульчдын холбоо хийх юм. Энэ хуульчдын холбооны гайхамшигтай чинь сайн. Тэгвэл нөгөө хуульчид маань хаана байх? Сонин хэвлэл нээлттэй байна, интернет нээлттэй байна, мэдээ хайсан телевизээр радио сууг нээлттэй байна. Үндсэн хуулийн цэц үндсэн хууль зөрчсөн маргаан ав нахгүй гэдэг нь нэг хэрэг авч үндсэн хуулийн цэц рүү ийм асуудал тавилаа гэж нийтэд хандах боломж нээлттэй л. Хууль бүтээх ажиллагаанд сүүлийн хэдэн жил оролцлоо. Манай хуульчдын идэх оролцоо би зарим талаараа одоо уучраа олоод энэ улс төрийн шийдвэрийг хүртэл зөв чиглэлд нь явуулах хөдлөх цаг нь болсон л гэж бодож байна. Угаасаа социологийн онолоор аль ч нийгмийг хөтлөн явуулах Монголын 3 сая хүн гэвэл хамгийн дээд нь 300 мянган сошиал хүрээний уучлаарай сошиал биш нийгмийн социал хүрээний гэдэг нийгмийг идэвхтэй хөтлж авч явдаг хүмүүс байгаа. Энээс цаашаа байх боломжгүй. Үнэхээр энэ 3 сая хүнд чинь энэ нэмийг яаж хийхийг мэдгүй жирийн ажилчин зөндөө байна. Тэгвэл энийг зөвөр нь хийхийг мэддэг хүн хаана байна? Хэн байна? Бидний орон зай эзэнгүй байгаад байгаа юм биш байгаа. Энэ асуудлаар хэдүүлээ хэлцвэл би туйлын байртаа оролцмоор байна гэж. Зэрэг тогтоох хүний эрхийг эрхжүүлэх манах энэ чухал үүрэгтэй. Тэгэхээр бид заавал хөрөнгөний шаардлагагүйгээр хамтын хүчээр хууль зөрчлийн энэ ажлыг бас хэрэгжүүлээд сайн хийж явах боломжтой гэж хардгаа. Тэгэхээр энэ талаар буюу дурдлын чадваргүй, санхүүгийн чадварт орой хууль төстэй нийтэд төстэй олон мэргэжлийн төстэй үйл ажиллагааг явуулах талаар одоогийн байдал цаашдын чиг хандлагыг хөгжүүлэх талаар ямар санаас наашилтай ажиллаж болох вэ гэдэг талаар би хуулийн холбооны
гишүүн Монголын төсөл эдэмжих орны тэргүүн баяр таныг саналаа хэлнэ. Өдрийн мэндийг хүргье. Энэ одоо төлбөр чадваргүй өрөөдөд туслах за юм заавал төлбөр чадваргүй ширнэ хүчтэй зүгээс хөсөлгүйгээр пробоно гэж ярьдаг ийм байдлаар ажиллах энэ чиглэлээр одоо яаж ажиллах вэ гэж бид сүүлийн хэдэн жил бас энэ зэрэг хэлцүүлгүүж өрнөлөө. Тэгээс би болохоор энэ дээр маш амархан гэж бодод байгаа. Энийг яаж хийх вэ? Яаж хэмээх вэ? Нэг бодоод байх юм байхгүй нөгөө дууч компьютер шалгахгүй шиг босод аваад туршлагуудаас хараад ингээд бодож байгаа зүйл амархан зохион байгуулах шинжтэй юм байна. Хамгийн гол нь энэ дээр станга хөлж чиглэлчт маань одоо идэвхтэй байж байгаа юу гэсэн байна. Идэвхтэй бол байгаа. Хүмүүс одоо энэ асууж байгаа өнгөрчнөр сайн мэдж байгаа. Бид тодорхой хэмжээгээр заавал одоо хөлжтэй холбоос тамилж өгсөн энэ хүмүүс тусад гэж одоо ингэж тамилж өгсөн хүмүүсд тэр өндөр бүргүүлжлээ үзүүлэхгүйгээр өөрсдөө бид бас санаачлаараа тусалж байгаа. Зөвхөн өөрсдийн чинь дээр ихэд манай нөхөрлөд одоо сая тэр Сүхбаатар дүүрээр дахин төлөвлөлтийн асуудлаар урдчихсан нийт 300 гаруй ийм хүн 40 айл байсан байна. Тэр хүмүүсд одоо сая бүтэн жилийн турш зөвлөгөө өгч туслаад тэгээ одоо тэр дахин төлөвлөлтийн асуудал дээр хотын захиргааны шийдвэр оруулаад ингээд өөр шинэ компани одоо гэрээ хийцээр хийж наруулаад ингээд тусаж өглөө. Олон хүмүүс саранд очроо үнэхээр одоо хуулийн зөвлөгөө хэрэгтэй байсан. За одоо сүүлийн үед бид нэр энэ нөгөө хотын орны одоо хүүхдүүдийн одоо морин хүүхдүүдийн асуудлаас эцэг дэмжлэг өгөөд явж байна. Ятамбай тэр үеийн хөлбөмбөг үйлрэлт одоо зохион байгуулахгүй тэгээд зоны үйлрэлт дулааны үйлрэлт гэсэн бас одоо нөгөө аюулгүй байдлын хамгаалалт бас ингэ зөвлөж байна. За тэгээд мэдээж одоо төлбөрийн чадвар олон иргэдэд зөвлөж байгаа. Энэ дээр ерөөсөө хүчтэй холбоо маань иймэрхүү бидний одоо өөрсдийн гаргаж байгаа юм санаачлал маань бүртгэхээр явах хэрэгтэй юм байна. Бүртгээд тэгээд тэрээс зөвхөн одоо хүчтэй холбоон дээр хүн ихээр тэрийг өмгөөлж хуваарлж өгдөг энэ хэлбэрээр биш. Бидний ингээд санаачлаараа тусалж байгаа асуудлыг бүртгээд явал зөвхөн одоо сайн тэр дөрөв та арсан сүүлийн одоо 4 жилийн 400 гаруй хүн тусалж үзсэн. Хэрвээ ингээд бүртгээд явах юм бол хүчтэй хувьд бол 1000 гараад 2000 ч мэл гэж болцоод. Тэгээд ингээд хуульчтай холбоонд мэддэхгүй өөр сайн дураараа маш олон одоо хүмүүс тусдаад явж байгаа энэ хуульчдад одоо тухайн жилд нь шилдэг дараа жилийн одоо энэ форум дээр тэр жил одоо энэ сараас 18 оны 6 сарын хооронд сайн дураараа одоо тэгж өндөр бүсцээ үзүүлсэн хуульчтай одоо статус медаль авдаг юм уу ийм шагналаар хэмжээ зохион байгуулах. Гэх мэтчлэн ингээд бидний одоо өөрсдөө харж байгаа санаачлал хуульчтай холбоо дэмжиж бүрдгээд мэдээж бид нэр хуульчтай холбоос ирж байгаа тамилж байгаа ажлыг бол мэдээж юм. Ийм байдлаар ингээд ажиллах юм бол энэ их амархан одоо шийдэж тэгээд одоо хаана дэмжлэг өртчих юм байгаа би одоо бодоод энэ бол би зүгээр өөрөө бачаасан дэж байгаа одоо энэ туршлагыг ингээд сонсож байгаа тийм ээ одоо тухайн жилийн хамгийн одоо шилдэг пробоно одоо хуульч гэдэг ингээд нэрмжтэй шагналыг бүрдээдэг. Хуульчтайгаа дунд баг Оскар шагналж иймэрхүү арга хэмжээ болсон энэ зүйл байт юм билээ. Зүгээр энэ дээр ерөнхий сэдвтэйгээ холбоод хэлэхэд надад дахиж ярих шанс болцоох юм өгдөг. Манай хуульчтай холбоод одоо ингээд 5400 гаруй байцтай. Үүнээс одоо энэ анх удаага бид хувийн хвшлийг одоо хөлс мөнгөөр үзүүлдэг ийм одоо хуульч. Тэгээд одоо тэрийн албан хаагчдад шүүх прокурортой хамт ингээд нэг дор хуульчтай холбоо байгуулагдаад 4 жил болж байна. Энэ дээр бол анхандаа бид ярилцаж одоо энэ байж хүн өгсөн юм асуудал гарч ирсэн. Ингээд одоо энэ 4 жилийн байдлаас би зөвхөн одоо сая мөнхтэй шүүх ширдэн прокурор
хийж байгаа. Гүнбэлгийн хэрэгчийн төлөвлөлөөр ингэж хамтарч ажиллаж ингэж нэг дор суудсан ингэ санал бодож ажиллаж. Үнэхээр одоо зөв зөвтэй ийм одоо энэ дэр болсон ийм байгуул болсон байна гэж дотроо бодож байгаа. За хувийн хвшлийг төлөвлөж одоо мөнгөний төлөв явж байгаа гэж болно. Одоо тэр явах юм байна. Ийм одоо мөнгөлөгчийн хувьд хэлэхэд бид бас одоо сайн дээр ясна аргаыг хавуулсан за тэгээ яс зүүн асуудал байгаа. 100 хэдэн хүн одоо 100 гаруй хүн одоо эцэн ясаашаа гаргасан. Иймэрхүү асуудал байна л да. Бид нар мөнгө өгж байгаа нь мэдээж одоо мөнгөний төлөв явж байгаа хувийн хвшлийн асуудал юм чинь. Гэхдээ нөгөө талаар бас яс зүүн энэ одоо хууль журмаа бас бодож бас нэг тийм одоо хууль төрний бодлого ашигласан юм. Ийм байдлаар сандахгүй ястаа сая илэр мандалж байж, ястаагаар дөлөршиж байж, ингэж адил шаардлагатай хууль бидэнд байна. Зүгээр одоо надад заримдаа үүсгэх ёстой юм. Ингээд хэд хэдэн өнгөж дамжиж байгаа танаад ирлээ. Танаа өнгөж нар ч ямар сони юм бэ? Та тэхгүй үстэй. Гэт ингээд одоо чих одоо чих хатлын юм ярих тохиолдол гарч ирсэн. Одоо ч гарч байна. Тэгээ би бол яг би бол одоо тийм мэддэг юм бишээ бистэ надад итгэж болно гэдэг ингээд гарч байгаа. Гэхдээ нөгөө босод өнгөрч нарынхаа бас хөрөд одоо яагаад юм ийдсэн бол та мөнгөнд нь лацсан баг та гэсэн юм юм байна. Тэгээ мөнгөний төлөө тийм хийж болох тийм бол зөвхөн хүнслэг биш. Тэгэхээр зөв одоо энэ хөө одоо оролтоор сая одоо продукцийн ясцуудаа хуулиад хуулийн засаглалыг үүсгэх энэ чиглэлээр асууж бидний өөрсдөө санаачлагтай ажиллаж байх хэрэгтэй байна гэж бодож байна. За ингээд өгүүлэх болцоо гэсэн баярлалаа. Та баярлалаа. Тодорхой олон тушаалтай байгаа гэвэл нэрээс бас энэ бодлогын хэмжээний байгууллагыг бас илүү ойлгож харж байгаа гэвэл хөлтөлтэй орны цаашдын хөгжил чиг хандлагыг гэвэл юу гэж үзэж байгаа вэ? Энэ сүнжит доктороос амжилт авч байна. За сая гүн үг хэлсэн чиглүүлэгч модератор болон гүн хэлбэрч тодорхой хэлсэн өөрчлөлт өөрсдөө түүхээс харахад бид хүрсэн ч эсвэл элитгүй нийгмийн бас нийгмийн хөгжлийг тодорхойлогч юм бүлэг болтгоо юм мэрэгчлээ хүмүүс боо юм мэрэгчлээ эзэмсэн хүмүүс. Тэгэхээр яг нийгмийн хөгжлийг бид нар өргөжлөхын тулд яах ёстой вэ гэдэг асуулт байгаа. Нэгдүгээр эхлээд болохгүй байгаа зүйл дээр бид нар санаа бодлоо илэрхийлж авах ёстой байна. Юунаас болоод байгаа тэр тулгымцсан асуудлыг практик хэлбэрээр юу байгаа вэ гэдгийг өөрийнхөө байр суурьаас зөвлөхөөр эсвэл өөрийнхөө ажил мэргэжлийн онцлог тэр тулгымцсан асуудлыг илэрхийлж авах шаардлага байна. Тэгээ хоёрт нь энэ болохгүй байгаа асуудлыг тэгвэл яаж залруулах вэ гэхдээ эрдэнэ ахмад хэлсэнтэй адилхан тэгвэл зүгээр байна гэдэг саналаа өөрөө бодлогыг тодорхойлоход оруулах өнөмөр саналаа илэрхийлэх одоо мэргэжлийн хувьд тэр үн зүйлийн ирэмбийг тогтоох чухал үүрэгтэй байна гэж үздэгтэй санал нийлдэг. За дахиад дараагийн бас нэг бидний үүрэг бол эрх зүйч төр, эрх зүйд ёс буюу одоо үндсэн хуулиар тогтоосон хууль дэвлэг ёсны зарчмыг баримтлахад үүнийг хамгаалах тэр нийгмийн үн зүйлтэй бид нар тогтоож байна үндсэн хуулиар тийм ээ. Энэ ирэмбийг хамгаалах бас болохгүй зүйлийг залруулах талаар заавал одоо зөвлөгөө бас өгч байгаа хэрэгтэй маа гэдэг нь үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөл явж байгаа энэ хамгийн тод харагдаж байна гэж бодож байна. Тэгэхээр үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг бид нар хэрвээ одоо энэ үндсэн хуулиуд бид нар салбар хөл биш учраас энэ дээр үндсэн хуулийн үн зүйлийг ирэмбийг өөрчлөх гэж байгаа бол хуульчид энэ дээр маш тодорхой тэгээд идэвхтэй ийм үүрэг болж байгаа хэрэгтэй гэж үзэж байна. Энэ тэгээ хуульчдын орноос гарч байгаа санаачлал бас нэг салбар хуулиудаар орж байгаа юм шиг хуульчдаараа хэлцэж байгаа юм шиг бас тархаж байна. За чиглүүлэгчийн материалын асуудалтай холбоотой тэгэхээр одоо энэ манлайлагч тэгвэл үүрэг бид нар тулгамдаад байгаа маань хувь хуульчийн хувьд бид нар үүрэгтэй юм байна. Институт авах ёстой, ирэх үүрэг байна. Институтын хувьд бас яах ёстой вэ гэдэг асуудал гарч ирж байна. Тэгэхээр яг ихний ээлжинд мэдээж институтын хувьд бид нар нийтлэг ашиг сонирхол эрхлэх ёстой хүмүүсээ өөрөөр хэлбэл хүмүүсээ уралцааснаар бид нийтийн ашиг сонирхлыг хамгаалах, илэрхийлэх ийм үүрэг хүлээж байна. Тэгэхээр энийг институт байдлаар одоо олгогдсон боломжтой ашиглаад хууль хэрэгцээ болон тухайн үйлдвэрлэлийг тодорхой хэмжээний үүрэг хүлжтэй болгоно байгаа. Түүний нэг нь энэ хууль тогтоох үйл ажиллагаанд оролцох мэргэжлийн шинжээчийн байр суурьны хувьд тэгээ бас бодлогын нөлөөлөл хийх боломжтой. Энэ бол одоо илүү
юу өгөх тийм ээ цөөхөн өгөөд ярих асуудал үр тогтоож тэгээд бодлого нөлөөлөх. Тэгвэл нийтэд бас нөгөө талын нэг энэ зоосны нөгөө тал нь бас нийтэд сурталчлах, таниулах, гэгэрүүлэх, мэдүүлэх үүрэг бас биднэрт байна тийм ээ. Энэ зөвлөгөө өгч байгаагаар дамжуулаад ч юм уу эсвэл активист байгаа бол үнэхээр тодорхой асуудал, тодорхой бодлого, тодорхой үйл хөдлөл маргаан дээр байрсан илэрхийлэх байлаа ч юм уу. Ямар ч атгай нийгмийн эрх зүйн ухамсарыг бид нэр тээж явуулаа. Тэр энийг бас санах хэрэгтэй байна. Тэгэхээр институтын хувьд би энэ хоёр чиглэлийг олж авч байгаа бол үйлчлэлтийн одоо манлайлах гэдэг тэр чиглэлээ хэрэгжүүлэхээс тусдаа олон гэж байна. За дахиад нэмэхэд хуульчийн мэргэжлийн шалгалттай холбоотой сүүлийн үед асууж байгаа асуултаас үзэхэд сэтгүүлчдийн чанарыг асууж байгаа асуултаас үзэхэд хуульчдын чанар хангалтгүй байна гэж үзэж байна. Хуульчдын боловсруул тийм сайн биш байна. Хуульчдын нэр хүн таатай одоо гоё одоо илүү тийм тод нэр хүнд итгэл таа гэж үзэхгүй байна. Та энэ талаар юу гэж бодож байна гэдэг асуултыг бол баг тавьж байна. Тэгээд энэ дээр би юу гэж хариулж байгаа вэ гэхээр нэгдүгээр зөвхөн шалгалтаар бид хуульч байгаа чанарыг тодорхойлчихгүй байна. Юу дөрөв эрх зүйн бакалаврын боловсрол боловч байгаа байдал тэрнийхээ чанар сургалтын хөлбөр агуулга багш гэдэг энэ бүх нөөцүүд нэгдүгээр ярих хэрэгтэй стандартаар. За хоёрдугаар нь мэргэжлийн бодлого хийж байгаа байдлаар ярих хэрэгтэй. Гуравдугаар нь хуульчийн шалгалт авч байгаа буюу шалгалтын стандарт ярих хэрэгтэй. Тэгээд зогсчихгүй гарцсан хуульчуудаа бид нар бас цааш нь яаж сурч байгаа юм бэ? Хэр одоо хэрэгцээнд нийцэн сая хэлээд байгаа тэр мэдээллийн технологийн хөгжил, салбар дундын хөгжил, эрүүл мэндийн банкны энэ эдийн засгийн дэмжих байдлаар олон улсын глобалчлагдсан орон зайд үүнийгээ дэмжих байдлаар хуульчдаа боловсрол бас олгож байгаа тухай гон шинжилж явж чадж байгаа гэдэг асуудлаас ярьж байна. Тэгээд хуульчийн ёс зүйн асуудал мэдээж хэрэг орж ирнэ. Гэвч ингээд энэ зохис асуудлын өрөөнд л бид хуульчийн чанарыг тухай ярина. Тэрнээс нэгийг салгаж аваад одоо хуульч яагаад нуан юм ч юм уу эсвэл нэг хуульчид ёслын зөрчил хүлээлгэж байгааг сонсоод хуульчид яагаад гэдэг ийм асуудлыг бас тавьж болохгүй гэдэг юм байр суртаа байгаа. Тэрийг бас та нартай хуваалцъя. Баярлалаа. Өнөөдрийн байдлаар 5410 хуульч Монголын хуульчдын холбооны гишүүнээс хэлжээ. Одоо гишүүнчлэлтэй байна. За үүнээс нь 500 орчим шүүгч, 500 орчим прокурор, за 2000 орчим өмгөөлөгч байна. За олдсон хэсэг нь бол 2000 орчим хүн бол одоо төрийн бүлдэр одоо хоёр хвшлийн байгууллага төрийн хуулийн зөвлөлтөөр ажиллаж байгаа. За өмгөөлөгч арим шүүгч прокурор бас бусад одоо өөр ажлын байр дээр ажиллаж байгаа ийм хүмүүс байна. За 1600 гаруй хүүхэд гэдэг юм уу оюутан жил бүр төгсөж байна. Нийтдээ 15 ихтэй сургууль. 1600 гаруй ирэх зүйч төгсөж байгаа учраас энэ хүмүүсийн хитэн яг одоо хуульчийн эрх зүйн байдлын хуульцаас хуульч болох вэ гэдэг асуулт. Бидний зах зээлийн багтаамж нийгмийн одоо хэрэгцээ шаардлага энэ олон хүнд багтаах боломж байна уу гэдгийг бас бодолцох зүйтэй юм шиг байна. Тийм ч учраас энэ хуульчийн сонгуулийн болон шалгалт гэж авдаг. Тэгээ энэ шалгалт маань бас одоо 2004 оноос хойш хууль зүйн үндэсний хүрээлэн хууль зүйн үндэсний төв гэж байх авсан. Олон боловсрол болоод илүү одоо хүний оролцоо багтай ингэ явж байгаа. За тэгээд иргэдийн дунд насны асуудал бол иргэдийн дунд бидний нэр хүнд их таарах байна. За 7 хоног бүрийн 9-с 12 цагийн хооронд иргэдийн хүлээн авч уулздаг хуульчдын холбооны ерөнхийлөгч цагийн өрөөнд авна. За энэ дээр бол маш их сэтгэлийн хөдлөлттэй уйлсан, ууралсан одоо хүмүүс харж ирж байна. Гэхдээ би бол зөвхөн үүргээр төсөөлөхгүй. Мэдээж бидний дунд сайн муутай сайн одоо магтуулаад явж байгаа хуульч нар мэдээж байгаа. Гэхдээ энэ ингээд хэрэгүүдийг сонсох, иргэнтэй харилцааг сонсох гэдэг ингээд ихээр сэтгэл имзэглүүлсэн маш олон зүйл юм. Тэгэхээр аль болох хуульчдын холбоог хэрэгжүүлж ирсэн энэ ажилласан энэ хугацаанд бол аль болох энэ хуульчийн нэр хүндэд халдаад байгаа хуульч гэж нэрчиг ирчилгээтэй муу хүмүүсээс салъя гэдэг ийм байр суурийг бол хадгалж ирсэн. Тийм ч учраас бол энэ хуульчдын холбооны гишүүнчлэл авч байгаа хүмүүст тодорхой шаардлага тавих ёстой гэж бодож байна. За ирээдүйд яах вэ гэж. Бид бол нийтээр нэг дуу хоолойтой байж
ахицтай ажиллах, хуульчийн нэр хүндийг өндөр төрөхийн боломж бол хуульчтай холбоонд байгаамаа. Тэгэхээр энэ хууль заасан хэд хэдэн чиг үүргээ ямар ч байсан амжилттай хэрэгжүүлэн нийтэд болон таниулах юм боломжтой. Одоо бол 2 журам гарсан тохиолдолд бол бид бас 4 чиг үүргээ хэрэгжүүлэх юм боломжоор хангалтж ажиллана. За төр засгийн зүгээс бол хууль зүйн дотоод хэргийн яам улсын их хурлын зүгээс бол шинээр одоо боловсруулж байгаа хуулиуд дээр санал авдаг. За хуульчтай холбоон дээр ийм зүйлийг анхаарч энэ дээр юу гэж бодож байна, ийм ажлын хэсэгт орооч гэдэг байдлаар бол идэвхтэй харилцдаг болсон. Энэ нь бол хуульчтай холбоог бас тэрийн төвшөнд хүлээн зөвшөөрч байгаа нэг хэлбэр юм аа. Гэлээр ихтэй улс төрийн бас бодлого байр суурь гэж бас байдаг бах. Бид альва зүйл дээр энэ асуудлуудыг ингэж хармаар байна, энийг ингэж өөрчлөлмөр байна гэдэг хуулийн төсөл дээр өгөхөд бас энэ бодлогын одоо хэрэгжил бас бүрэн одоо бидний санал бодлыг бол авахгүй одоо үлдээх ганц нэг юм зүйлс бол гарч байгаа. Тэр бол одоо нийтэд бас ил байгаа. Шүүгч прокурор ингэж яриад байх уу? Нэг заа бид ингэж тавьчлаа ганц хоёр хөө. Шүүгч прокурор өмгөөлөгч жид одоо нэг одоо байгууллага тариалагдаж болохгүй. За хуульчдын холбоо нь бол энэ сонгодог баарын жишгээр биш. Эсвэл одоо зүгээр холбог баарын тогтолцоотой биш. Юу ч биш гэж юм. Ийм байдлаар бас нэлээд шүүмжилж байгаа болсон байдаг. За анх харахад бол энэ хуулийг батлахад хонь судлаачийн зүгээс бол би бас эргэлзэжсэн. Ийм байж болохгүй байна. Ийм гэтэл яг одоо энэ сүүлийн 2 жилийн хугацаанд энэ үйл ажиллагаанд оролцоод харьцангуй нийгмийг одоо хуульчтайгаа идэвхжүүлэх үйл ажиллагаа ингээ эрхлээд явж байхад бол энд ерөөсөө болохгүй бүтэхгүй гэж байх зүйл алгаа. Бид шүүгч прокурор өмгөөлөгчд нийлээд нэг сакс тоолдог. Нэг нийлээд нэг гол хэлэлцүүлэг хийдэг. Нэг сургалтанд суудаг. За үүнээсээ болоод бид нар 3 тишээ харах үндэс байхгүй. Бид ямар нийлээд бүр учир зүггүй одоо нэг хэрэг юм шийдвэрлэх ажиллагааны тухай яриад энэ тэнд яваад ёс зүйн зөрчил байгаа хүмүүс ерөөсөө байна. Тэгэхээр энэ байгууллага байсан. Эсвэл тусдаа байгууллага байсан ч гэсэн бидний нийтлэг үүрэг бол хүнд үйлчлэг, хүний эрхийг хамгаалах. Тэгэхээр бидэнд ямар ч байсан үндсэн хуулиар болон бусад хуулиар олгогдсон малгай. Хуучин гэдэг юм уу одоо өмнөх тогтолцоог ингээ харахад бол 3 тишээ хараа суучдаг. Шүүгч нэг тишээ, шүүхийн байгууллага нэг тишээ, прокурор нэг тишээ, өмгөөл нэг тишээ хараа суучдаг. Сургалт хичээл явуулах гэхлээр тус тусын байгууллагууд дээрээ сургалт явуулдаг, бодлогын шин чанартайгаар явуулж байгаа гэдэг. Өмгөөлөгч, шүүгчийн ойлгож байгаа зүйлийг өмгөөлөгч мэдээлэлээр одоо хангагддаг. Тийм учраас хүний эрхийг ер нь хамгаалах гад байна уу? Эсвэл хувь байгууллага хувийн амбицаараа одоо ийм бодлого баримтныг яваад байна уу гэдгийг нь бол ойлгож байна. Харин энэ удаад бол бид арай боломжтой ойлгомжтой байна. Баян-Улгийн аймагт байгаа иргэнний хэргийг төсөөтэй шийдвэрлэж байгаа асуудал дорнодод бас төсөөтэй шийдвэрлэхэд ийм боломжийг хайж хуулийг нэг мөр үйлчлэхийн хүрээнд ажиллуулахын төлөө зорж ажиллах хэрэгтэй юм аа. Тэгэхээр цаашдаа бол энэ үйл ажиллагаа улам идэвхжүүлэх, хойш суух биш, ирээдүйг харах ийм байдлаар одоо ажиллах хаа гэж бодож байна. За. Тэгэхээр би дараагийн асуултаа бүх оролцогчтой нээлттэй тавьмаар байна. Тэгэхээр та бүхэн бас асуултаа хязгаарлахгүй санал бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломжтой юм бол тэргүүл оролцогчдын дунд хэлэлцүүлэх одоо сүүлийн тойрог асуулт юм аа. Тэгэхээр энэ хуульчдын форумыг жил бүрийн 6 сарын 4-7 хоногийн барагт хийдэг хуульчдын өдрийг өгтөн хийж байгаа бас учиртай юм аа. Тэгэхээр бид бас нийгэмд бол өөрсдийгөө хариуцлагатай мэрэгчлэн гэдгээ таниулахын зэрэгцээр хуульч мэрэгчлэн гэдгээрээ бахархах хуульч мэрэгжлийн одоо сайн сайхныг бас нийгэм бас харуулахыг бас зорж байгаа. Магадгүй энэ хөрөлийг сонгох гээд одоо бодож байгаа залуу үед маань бас энэ мэрэгжил ямар учиртай гэдгийг ч гэсэн давхар таниулах учиртай маа. Тэгэхээр энэ хуульч мэрэгжлийн маань онцлог сайн сайхны талаар болон ер нь бас нэг судалгааг харж байхад ирээдүйд алга болох
10 мэргэжлийн 3-т нь хуучин мэргэжлээд орсон. Одоо тухайн хуучин мэргэжлийг харахтаа асуулт нь тэр хуулийн тэтгэх заалт байдаг гэсэн заалтыг машин чилж чадна гэсэн үндслээр орсон байх гэж би магадгүй бодоод байна. Тэгэхээр энэ мэргэжлийн маань одоо 30 жилийн дараа та мэргэжлийг юу гэж харж байна? Тухайлбал одоо шүүгч 30 жилийн дараах шүүгч өнөөдрийн шүүгч хоёрын хооронд ямар байх бол эсвэл 30 жилийн прокурор яг өнөөдрийн байдлаар ажиллах болов? Эсвэл өмгөөлөгч бас одоо хууль зүйн шинжилгээ ухааны хөгжүүлэгч багшийн ажлыг 30 жилийн дараа яаж харж байна? Эсвэл холбоо маань 30 жилийн дараа ямар байх бол одоо бид ингэж хитийн бодлого алсын зорилго маань бас энэ юу байх бол хэрвээ нэг юм ийм байдлаар та бүхнийг энэ нээлттэй асуултын хүрээнд дараагийн тойрог асуултанд хариулахыг хүсье. Тэгээд та бүхнийг бас жоохон цагаа барих хүсэж байна. Яг зөв хөлцөн үйлчлэг гэдэг нийтлэг агуулгаар нэрэл л да. Миний бодлоор бол хүн одоо амьдралд нь проблем тохиолдоод стресстэй тэгээд зовлон тохиолдохоор хуулийн байгууллага хуульч ханддаг. Тэгэхээр одоо тэр ирж байгаа хүний хуулийн байгууллага хуульчид хандсанаар тэр зовлон нэмжээмээргүй тийм хөнгөвчлөө. Одоо энэ бол өмгөөлөгч нарт шүүгч нар бүртэн ханддаг. Эрт нь улгаан орчлогоо цагдаагийн байгууллагад хандхаар зэрэг бүр долоон дор одоо төвж ирэх болоод бүр одоо асуудал нь хүндэрдэг байж байгаа. Энэ бол ерөөсөө энэ агуулга биш юм. Тэгэхээр эндээс эхлэмээр байгаа юм. Миний бодлоор бол энд зүгээр одоо culture change гэж тийм нөгөө үзэл санааны суур ийм ойлголтын өөрчлөлт баймаар юм уу гэж ингэж хараад байна. Жишээлбэл одоо зөв шүүх гэдэг бол харьцангуй нөгөө монопол эрхлэлтэй сонголтгүй. Тэгэхээр энэ эрх мэдлийг одоо яаж хэрэгжүүлэх? Энд чинь ер нь явж эрх мэдэл юм уу юу одоо яг юу юм? Одоо ер нь сүүлийн үеийн энэ одоо Сингапур, Солонгос, одоо Америкийн зарим юмнуудаас энэ сүүлийн үед гарч байгаа өгүүлбэр юмнуудыг хараад байна. Нэгдүгээр нь шүүх бол ерөөсөө үйлчлэгээ. За Сингапур бол бүр шүүхийн үйлчлэгээр мөнгө олно гэдэг бол бүр зарлчаад байна. Тэ? Одоо бүсийнхаа хэмжээ шүүхийн одоо маргааныг хамгийн шуурхай шийдэж, хамгийн сайхан одоо шийддэг болно гэж бүр реклам цацж байна. Тэгээ одоо тэнд гэрээний маргааны Сингапурын шүүхөөр шийдүүлнэ гэж тохирхон л та. Одоо тэгээ тэдний шүүхэд мөнгө төлж очиж маргааны шийдүүлэх гэж байна, тийм. Тэгэхээр энэ шиг хандлага бол маш өөрчлөгдөж байгаа. Одоо 30 жилийн 10 жилийн дараа бол их өөрчлөгдөн. Одоо бид нар зүгээр энэ бас суур бэлтгэлтэй баймаар юм шиг байна. Өөрөөр хэлбэл одоо бид нар яг яаж одоо ажиллах юм? Ямар зохион байгуулалтаар ажиллах юм? Ямар одоо зорилго тавих юм? Стратеги маань юу байх юм гэдгийг эхлээд тодорхойлох хэрэгтэй. Энийхээ үндсэн дээр хуульчид маань өөрийн одоо тэр үзэл баримтлал тэр тогтсон одоо суур юмдаа бас өөрчлөлт хэрэгтэй юм шиг байна. Тэгэхээр одоо зөвөр одоо миний зөвөр ганц нэг жишээ хэлээ л та. Ер нь бол одоо энэ суур ойлголтыг бас тэгж амар хийчихгүй. Дор хаяж одоо нэлээд одоо бас хугацаа шаардна. Оюутнуудаасаа эхэлнэ. Ер нь одоо шүүх гэдэг чинь ер нь яг юу юм? Уламжлалт ойлголтоор бол энэ бол одоо ер нь шүүх бол захиргаа, том эрх мэдэл шүүгч бол дараа гэх юм байна. Өнөөдөр бол энэ шал өөр одоо эсэргээрээ болж байна. Шүүх бол үйлчлэгээ. Дээрэс нь энэ эрх мэдлийг бол одоо өөртөө үйлчлүүлэхийн тулд ингээд барьжиж болох. Энэ эрх мэдлийг бол одоо олон нийтийн ард түмэнд үйлчлүүлэхээр тэдний тусын тулд өөрт тэр эрх мэдэл байгаа бол тэгж ашиглах хэрэгтэй. Тэгэхээр үндсэндээ бол шүүх шийдвэр гаргана гэдэг бол энэ юусэн эрх мэдэл биш. Энэ бол хариуцлага юм аа. Юу хинт шанагддгүй одоо дуу дураараа өөрийнх нь одоо цэвэр өөрөөсөн шиг тийм шийдвэр гэж юусэн энэ дэлхий дээр одоо байна. Хэмжээгүй өрхтэй хаанч байхгүй болсон. Тэгэхээр энийг одоо жишээлбэл эхлээд ухамсарлмаар байна тий. Би одоо эрх мэдэлтэй хүн болчихлоо биш. Асар том одоо хариуцлага. Энийний ард хүний амьдрал маш том асуудал шийдэж байгаа. Жижиг гэлтгүй. Энийг ухамсарлж ойлгож ээж одоо энэ бодвол шүүгч болно доо гэж зорж байгаа хуульч нар олон байгаа. Олон хуульч. Тэгэхээр ямар ажил хийх гэж байгаа вэ? За прокурор ялгаа алга тий. За өмгөөлөгч гэсэн ялгаа. Энэ одоо хүнтэй гэрээ хийгээд өмгөөлөлт хийгээд хууль зүйн тусалцаа үзүүлээд байгаа юм чинь. Үндсэндээ өөр дээр өөр хариуцлага авч байгаа л гэсэн. Тэгэхээр ийм байдлаар бид нар ер нь бол нэг ийм юу хийх хэрэгтэй юм шиг байна. За дээрэс нь эхлээд зорилготой ийм байдлаар ингэж хийж суур өөрчлөлт хийвэл яг эндээ нийцүүлээд арга замаа тодорхойлно. Хэрвээ өөрчлөлт юм бол яах ёстой вэ? Тэгэхээр одоо ер нь бол энэ чиглэл рүү явах бах. Үний нөөц, сургалт одоо бүх л асуудал энэ чиглэл рүү явна.
Дээрээс нь хариуцлагын асуудал яригдана. Энэ зөвхөн үгийн сонголтын дээр байр суурь би бол түрүү гүнбэрлэг өргөлж хийсэн. Хуульчид бол активист байх хэрэгтэй. Одоо Монгол хэлийг зөв болгож чадах юм уу? Юу идэвхтэн бичих гэдэг шиг идэвхтэй байх хэрэгтэй. Анх би ерөнхийдөө илгүүр дөрж 3 сая чиний санс ирж байгаа их баярлж болсон. Сүүлдээ 3 сая ээжтэй шиг өгөөд удирдах гэдэг нь бас хэцүү юм шиг. Ер нь манлайлал нэгээд ийшин чирж өгөөд байх ёсгүй байх. Идэвхтэн байх хэрэгтэй. Хуульчид бол үнэхээр нийгмийн хамгийн идэвхтэй хэсэг байх хэрэгтэй. Хууль тогтоох үйл ажиллагаанд ямар идэвхтэй оролцсон бэ гэдэг талаар би ярьсан. Чивэд агшныг одоо хэлж ижил их гайхалтай. Хуулийг яг зүгээр заалтаар нь хэрэгжүүлдэг хүн байдаг. Гэтэл тэр хуулийг өөзөө давхарлал хийлгэх гаргаад тэр хуулийг бүтээгчээр хэрэглэдэг хуульчид байдаг. Манай тийм гайхалтай хуульчид зөндөө бий. Бүр дээдлэлт нь тэр хуулийг өөрчилж хөгжүүлж бүтээгч хуульчид байна. Аль ч төвшөнд нь одоо бид ийм тэр хуулийг гайхамшигтай хэрэгжүүлдэг бүрэн дүрэн яарсан хэрэгжүүлдэг. Тэр хуулийг одоо сүлжээд гараа авчиж чаддаг. Дутуу хасныг тойроо авчиж чаддаг. Тэр хуульчид маань хэрэгтэй. Шинэ эрх зүйн орчин, шинэ хэм хэмжээ бүтээж тэрүүгээр нийгмийг ингэж хөгжүүлдэг хуульчид ч хэрэгтэй байна. Би ингэж л боддог. Яагаад хуульчдын холбоо гэдэг төрийн чиг үүргийг мэргэжлийн байгууллага шилжүүлж авсан бэ гэхээр учиргүй хуулиар зааж зураад хэрэггүй эдгээр чи өөрсдөө учруулад аваа авчихна гэж. Ингэж л энэ дийлхий ойлгосон. Тэгээ хуульчид бол нийгмийн хамгийн ёс суртахуунлаг, хамгийн хүчрэх оюунлаг энэ хэсэг нь байдаг. Энэ хүмүүсийг бүр хувьдаа хүртэл нийгмийн санаа бодлыг тодорхойлж өөрчилж чадах юм гайхалтай хүмүүс байт юм л гэж ингэж дэлхийн нийтээрээ хүлээж зөвшөөрсөн учраас мэргэжлийн холбоот өөрт нь өгч зүгээр аяндаа өөрсдөө ямар ч асуудал учраа олчихно. Энийг ингэж дээрээс нь зааж зурж ингүүл торгон, ингүүл шийтгэн, ингүүл чамайг шоронд хийнгээд байлгүйгээр наадуулж учраа олчихно гэсэн байна гэж ойлгодгийг. Яг энэ хүрээд хувь хүн бүрийн өөрийгөө илэрхийлэх, өөрийгөө харуулах боломж бидэнд байна. Бид хийхгүй байна. Гэж л ярьж байна. Тэр ураас асуусан. За. 30 жилийн дараа хуульчид хол үнэндээ хэлж мэдэх юм байна. Энэ маягаараа бид зөвлөөр бидэнгүй байсан бараг дээр болох. Хүн нэг хэрэгт орчид өнгөл хөлзөө тусалцаа аваад авахгүй очихоор сайн яг мөнгөтэй шүгч хэлдэг нэмээд сайн проблем бэлтэж өгчөөд явдаг өнгөлөгчд ч байна. Гэхдээ асуудлаа шийдвэрлэх гээд очихоор нэмж сайн хуульцаа асуудал тавиад өгдөг шүүгч прокурор байгаа шүү дээ. Бид одоо энийг зөвшөөрөхөөс өөр. Тэгэж ингэж нийгмийг юу хөгжүүл сайхан болгож асуудлыг шийдэх нь бүгд өнөөдөр асуудалд орчлоо гэдээ яваад очихоор дахиж нэмж ингээд хүнд мөнгө өгчлөө одоо байх байдгаар амьдрал хэмжээ байх байдгаар дээрээс нь алдсан мөнгөө яаж олж авах вэ гэдэг ингээд явж байгаа хүмүүстэй би ингээд сайхан хүмүүст сүр бэрэж бариад байх юм бол бид ер нь 30 жилийн дараа ер нь тэр футурологчдын хэлдгээр биш зүгээр өөрсдөө байх болсон. Тэгэхээр бид үнэхээр тааж хэлээд ч хэрэг аль. Энэ байдлаас гарах хэрэгтэй бахаа гэж. За гурав дахь асуултанд бол би юу гэж ойлгодог вэ? Энэ бол зүгээр миний хувийн бодол. Хариуцлага гэдэг нь сахилга. Сахилга гэдэг бол заавал за, үгүй бол үгүй, цаг бол цаг гэх ингээд маш олон зүйл яригдах байна. Тэгээ энийг нэг айхтар өргөжүүлж одоо гүн утга учир оруулахаас илүүтэйгээр бид урдаа хийж байгаа ажлыг яг л хийж байгаа гэж ойлгох шүү дээ. Байгууллага бол ямар ч байсан. Институт гэдэг утгаараа бол хэлбэр нь ямар ч байсан үл хамааран хуульч бол нийгэм байх зүйтэй. Тэгэхээр тэр нийгэм байх зүйтэй энэ институт нь бол хэлбэр нь бол ямар байх вэ гэдэг дээр бол илүү боловсроогүй болох аа. Энэ дээр бол хэлж байгаа байна. Зүгээр нэг хуульчид нэг юм байх асуудал. Бид прокурор, шүүх, заамгөл гэдэг ингээд гурван
энд ажиллаж байгаа хүмүүс маань дотроо дээд удирдлага нь энэ хүмүүс итгэдэг. Жишээ шүүхийн зөвлөл улсын дээд шүүх ерөнхий прокурор сайн мэддэг. Зарим нэг сургалт ингээд зохион байгуулах, зарим нэг зүйл хийх гэх үгүй наад чинь хүмүүс нөлөө татчихна. Энийг бирс ойлгох, тодорхой ойлгох. Хүн бэлэг гэдэг хүн очоод аль нэг аймагт хичээл заахлаар шүүгчнэр болоо орох хэрэггүй баха, наач нөлөө тавьчих боломжтой. Өөрөөр би үндсөөр зааж штэ, тийм ээ? Үндсөөр зааж. Тэгэхээр үндсөөр заагаад явахлаар миний хэлснээр хууль тайлбарласнаар шууд хуульч ойлгоно гэж. Ингээд энэ институтыг өөрийг нь ингээд бүтэн аваад явах гэхлээр за магадгүй би өөрийнхөө асуудлуудыг өдөр тутмын асуудлуудаа та бүхэн танилцуулаад гэж байна. Танилцуулаад явахлаар энд гүнбэлэг заа гэдэг хүн зааснараа туйлын үнэн гэж манай хуульчид хүлээж авах гэж байна. Тэгэхээр ийм байдлуудыг бол нэг үсэн үгүй юм. Энд миний хэлэх гэдэг гол санаа бол хуульчидаа итгэж. Хэн нэгэн хүн одоо хуулийн зүйл анги ярихаар тэрийг нь итгэждэг цаг үе өнгөрчихсөн. Бид нар тодорхой хэмжээгээр тийм ээ одоо арай залуу үе болцсон олон мэдээллийн хэрэгсэлтэй мэдээлэл хүлээн аваад байдаг болцсон. Тэгэхээр энэ хуульчдад итгэх нэг шаардлага. За хуульчдад итгэхийн тулд яах ёстой вэ? Хуульчдад итгэх. Хуульчдад итгэхийн тулд нөгөө хуульч маань өөрийнхөө сахилга батыг мэргэжлийн хариуцлагыг илүү сайн ёс зүйн сайн ийм. За хэрвээ энэ бүхэн одоо ингээд нэг суур харилцаа гэж бодох юм бол энэ өргүүдийг тавиад за тогтолцоо бий болчихно. Дараа нь мэргэжлийн боловсон хүчтэй итгэл бий болчихно. Өөрөөр хэлбэл боловсон хүчнийг бэлтгэх сургалтын тогтолцоо сургалтын ойлгомжтой болоод ихэхээр нөгөө бид нар өөрсдөө итгэл бий болдог. Ингээд итгэл бий болоод ихсэн цагт бол энэ байгууллага өөрөө тэр чигтээ ямар нэгэн саадгүй тэр чигтээ явж байгаа. За 30 жилийн дараа бол би 67 настай байх юм байна. Түрүү бодчихлаа. Бидний нас өөрчлөгдсөн. Гэхдээ бидний нэр хүнд өөрчлөгдсөн. Бидний нэр хүнд маш өндөр. За магадгүй энэ эдийн засгийн нийгмийн одоо хөгжлөд дагаад бидний нэр хүндийг дагаад бас хуульч гэдэг хүн бол эдийн засгийн баталгаатай илүү их баталгаатай болсон. Ийм байх хаа гэж бодож байна. За 98 онд Москвын хууль зүйн сургуулийг анх бид төгссөн. Энэ үед юу гэсэн хэрэг эдийн засгийн хөгжил тоо ихээр хямралтай байдалтай өсөлттэй холбоотой сурах бичиг хуулисан монгол хэл дээр талаад өмнө сурах чиглэлийг барьдаг байлаа. Тэгээ гадаад хэл дээр зөвхөн орос хэл дээр их сурвалжуудыг ашигладаг байлаа. Шүүгэн шийдвэрүүд нь олж үзэхгүй байлаа. Тэгэхээр өнөөдөр энэ 20 жилийн дараа эргээд харахад бид нарын энэ шинжлэх ухаан хууль зүйн сурж байгаа байдлыг эргэцэн босгож олгож байгаа байдал хууль зүйн ухааны хөгжлийг харахад харьцуулшгүй болсон байна. Өнөөдрээ сурж байгаа оюун нөхцөл би хаяа сануулдаг таамаг газтай шүүхийн шийдвэрийг тань шууд үзэж байна. Онлайнаар гадаад дотор бүх их сурвалжууд амжилт боломжтой болсон байна. Тэгээ хуулийн тайлбар, шинжлэх ухааны тайлбар монгол хэл дээр ер нь бол гарч байна. Ингээд их сурвалжийг авах харьцуулах мэдээлэл авах боломж ч маш сайхан өргөн болжээ. Тэгээ одоо дараагийнх нь асуудал юу гэхээр тэр 98 онд төгсч байгаа үед яадаг байсан гэхээр төгссөн хуульчид бид нар бүгдийг чадна гэдэг шиг тиймэрхүү байсан. Одоо хөтөлбөрийн эрхтөрч бидний нэрвч бас иргэн энэ тийм мэрэгшиг бодол бол тийм төлөвшөөгүй байсан. Одоо бид нарын хуульчтай холбооны хуульч хэрэгцээ байдлын тухай хууль заасан мэрэгсэн хуульч гэдэг нэрийг хэрэглэгч умаа баталж байна. Ер нь үйлчлэгч маань ч гэсэн чиг хандлагч гэсэн дагаад бид нар мэрэгшиж байна асуулт хэрэгцээ. Энийг би ирээдүйд бол илүү мэрэгших байх гэж бодож байна. Өөрөөр хэлэх юм бол одоо нэг хуульчаас шаардаад байгаа та нар эрүүл мэндийн асуудлаар мэдлэгтэй байгаа ч эдийн засгийн асуудлаар тодорхой ойлголттой байгаа ч банкны асуудлаар тодорхой ойлгооч гэх ингэ шаардаад байгаа асуудлыг илүү бид нар бас төвхөж нэмж гэдэг юм уу салбар хоорондын боловсролыг бас нэмж болох байгаа гэдэг бодлол байна. Тэгээд ер нь бол ирээдүйд одоо 30 жилийн мэдхгүй ер нь бол ирээдүйд бид нар уг нь онлын хувьд юм аа. Гэхдээ манай практикт гэдэг ийм хоёр өөр зүйл ярихаа болох болов гэж найдаж байна. Ямар ч гэсэн онл ба практик нь ийм байна гэдэг нэгдмэл ойлголт твэрсэн тэр нь тийм гайхамшиг зүйл биш болсон байх уу гэж болов гэдэг тийм найдаж байна. За зүгээр энэ манай одоо ажиллаж байгаа орчин маш их өөрчлөгдөж байгаа талаар нэг хэлж чадсан.
ер нь одоо өөрчлөлт гэдэг бол хэвийн үзэл болж байна. Тэгэхээр өдөр болгон өөрчлөлттэй одоо яаж дагаж зогсож ажиллах вэ гэдэг ийм л байдлаар одоо ажиллаж амьдрах юм болж байна. Тэгээд одоо элдв одоо оролт семинар цугаа явж хаад нэг английн туршлага сонссон. Тэр нь яасан гэсэн чинь хуульч нар супермаркетаа хуульч гэдэг тийм үйлчлэгээр болгоцсон. Супермаркет дотор сууж байгаа. Тэгээд ногоо цагаагаа явж яснаа нэг тасал дээр нөгөө хуульчин суудсан. Өөрийн зөвлөгөө аваад тэгээд өөрийн зөвлөгөө өгч гарахтаа кассан дээр ногооны мөнгөийг хуульч байгаа мөнгөийг авчихдаг. Ийм үйлчлэгээр төлөвлөсөн. Тэгээд ер нь ингээд ер нь янз янзаар хуульч нар одоо үйлчлэгээ өгөх тийм юм шийдэж ажиллаж байгаа юм байна да. Тэгээд бид ч маш их өрсөлдөнд байна. Одоо бид нар өөр хоорондоо хувийн үйлчлэгийг бид өрөөсөө өөр хоорондоо өрсөлдөж байна. Дээрээс нь гадны хуульч нартай өрсөлдөж байна. Шүүх байгууллагууд одоо за 90 болон захиргааны шүүх бол онцгой яриатай ингээд байж байна. Харин иргэдийн чиглэлээр бол сүүлийн үед иргэдийн шүүхтэй өрсөлддөг арбитрийн шүүх гарч ирсэн. Зөвхөн Монгол улсын арбитраас гадна дээрээс нь энэ бус нутгийн Солонгос, Сингапур гэдэг төрөлөрлөө. За тэгээд Малай Азийн, Японы Токиод гэдэг одоо тэгээд Хонконг, Лондонгийн арбитрийн шүүх. Одоо ерөөсөө томгийн дараа 6 сарын 22-нд Солонгосын одоо арбитрийн шүүхийн ирж бас өөрсдөө сурчлах тийм одоо маркетингийн ажил хийж байна. Энэ чинь юу гэдэг нь зөвөөсөө одоо хэрэг манай хашиж байгаа гэсэн юм одоо тэгэхээр зэргийн иргэдийн шүүх Монгол улсын иргэдийн шүүхд өрсөлдөөн бий болсон. Тэгээд одоо дөрвөн шүүгчийн стилээр үйлчлэгээ гэдэг талаас харагдаад байна шүү дээ. Тэгэхээр өнөөдөр ядаж иргэний чиглэлээр шийдвэр талбар хоорондоо шийдвэр арбитраар шийдвэрлэе тэгээд Солонгос шийдвэрлэе гэж шийдчих юм бол ингээд манай иргэдийн шүүхийн үйлчлэгээр маань одоо тийм боломжоор тийш Солонгосоор ажиллаж байгаа гэсэн. Ийм их байдлаар ингээд маш их өөрчлөгдөж байна. Нөгөө дайрчлал гэдэг чинь ингээд хэд хязгаар алга болж байна. Хэд бас одоо англи болон бас Япон Солонгосоор ярьдаг залуучууд болсон. Ингээд бол энэ их юм өөрчлөлтөд орсон ийм одоо орчин үеийн түрүүн өмнөгийн хэрэглэгч ярьсан дээр Европын нас сүүлийн социалист байж байгаа жилийн зах зээл орны хөрж ихтэй 80% цагийнхаа 80% шүүгд зардаг байсан бол одоо 20 жилийн дараа цагийнхаа 80% дандаа гэрээ зөвлөгөө өгч энэ 20% шүүгд зардаг байсан. Тэгэхээр манай чинь ерөнхийдөө ийм хандлага арга баг. Энэ чинь юу гэж нөгөө мэрэгчлэг чиглэл рүү орж ийн гэсэн. Тэгээд ийм их юм өрсөлдөөнтэй өөрчлөж байгаа орчинд одоо ажиллаж амьдрах юм шаардлагатай болж байгаа. 30 жилийн дараа бол одоо бүр ямар өөрчлөлт гарсан ямар одоо улам өрсөлдөөнд улам өөрчлөлт олон төрлийн өөрчлөлт ийм их байх баг. Тэр үед одоо нөгөө машин хүртэл гарч ирэх өсөлтсөн байх юм шиг байна сонсож байгаа. Тэгэхээр зэрэг юу гэдэг нь зэрэг одоо маш их одоо өөрчлөлт олон төрлийн суралцж байна одоо суралцж энэ хөө суралцсанаа одоо хоорондоо оролцож мэдээлэл авч ингэж одоо энэ хөгжлөлтөөр нийлүүлэх шаардлагатай болж байна гэж одоо чинь заавал. Тэгэхээр үндсэн хуралдааны хилцүүлэг маань хоёр шаттай нэгсэн одоо тэгэхээр танхимын нийт хилцүүлгийнхаа ашигтай эхлэлийн ам дээр та бүхэн нэгээс хоёр минутын багтаагаад асуулт хариултыг тавина уу? Монголын хөгжлийн холбооны гишүүн шишмшиг. За энэ дугаард оролцож байгаа нийт хөгжөлт баярын төрөж сайн сайхны үсээ. За хорот хөгжлөөс төвшүүлсэн тавьсан илтгэл төвшүүлсэн санаануудыг сайн ойлголоо. Их сайхан их утгаагуулахтай юм асуудлуудыг өрнүүлж биднээсийг санал төвшүүлэх саналаа хуваалцах юм боломж олгож байгаа талархал илэрхийлье. За юуны өмнө биднээс одоо телевизийн шоу яваад байгаа шүү дээ. Би хэм бэ гэдэг. Тэгээ одоо биднээс хуульч одоо биднээс хийм бэ гэдэг одоо тодорхойлох ийм л асуудлыг яриад шүү дээ үсэнтэй тийм үү? Тэрийг биднээс
тодорхойлохдоо тэр эрх зүйн хувьд нь ёс суртахууны хувьд, хэрэгжлийн хувьд хинбэ гэж тодорхойлох асуудал чухал байна. Тэгэхээр уул нь бол хуучин хуульч хүн гэж хинбэ гэдгийг чи одоо тодорхойлоход биднээс дипломоор тодорхойлж байлаа шүү дээ. Диплом дээр бичсэн бол хуульч гэж. За дараад нь хуульч хүн гэж тэр чинь цагдаа л орж ирсэн. Гэх мэтэр ингээд бас тодорхой өөр биш. Одоо энэ шинэ хуулиараа бол хуульч гэж хинбэ гэдэг чинь өөр тодорхойлж байгаа гэж байна. За нөгөө талд энэ хуульч чинь түрүү тэр баяргаа хэллээ. Энэ хөнгөлөгч нэг хэсэг байна. Энэ нь одоо зах зээлийн хэлбэрээр орж байгаа. Нөгөө талд нь төрийн талын төлөөлөгчтэй. Тэгэхээр энэ хинбэ гэдэг маань ингээд бас талцсан үүсэж байгаа маягтай гэж байна. Энэ талцлыг маань ингээд аваад үзэхээр нэгдчихсэн ийм сайхан байгууллага бий болжээ гэж баяргаа түрүү дүгнэлээ. Энэ бол үнэ. Ийм талуудыг ихэлцэгч талуудыг ч гэх юм уу шүүхийн одоо юугаар үзэх юм бол оролцогч талуудыг нэгдсэн. Ийм төлөө төлөөдөг, хувийн хвшлийг төлөөдөг ийм мэргэжлийн хүмүүс нэг байгууллагад нэгдэж байгаа их зүйл зүйтэй юм байна. Тэр чинь хамтын ажиллагааны их үүсэл энд байна. Ер нь явж энэ талууд юун дээр нэгдэх юм бэ гэхээр эцсийн тийм үү? Шодрол ёсыг хэрэгжүүлэхэд л нэгдэж байгаа. Шодрол ёс. Ваанлаа justice гэдэг юм шүү. Тэр шодрол ёс л гол. Тэр төлөв төлөөж гин үү? Энэ хувийн хвшлийг төлөөж гин үү? Энэ хүн мэдж гин үү, мэдэхгүй байна уу? Энэний цаана аль одоо тэр активист байж тэр шодролсыг тогтоохын төлөө биднээс ажиллах хэрэгтэй. Энэ тухайн асуудал өнөөдөр эцсийн шийдвэр одоо хэлэгдэх байхаа гэж бодож байна. За түрүүн хэлж байгаа одоо мөнгө хөөж байгаа гэж. Арай та биентэй санал нэгдэхгүй. Энэ биш. Энэ мөнгө хөөж байгаа биш. Энэ хуульч хүний хөдөлмөр үнэлэх ёстой. Манайд бол ямар үнэлгээтэй байна вэ? Тэр одоо хүмүүс их жишээ аваад байгаа. Тэр Америкийн өмгөөлөгчийн үн хуульчийн цалин. Өнөөдөр манай шүүгчийн цалин нэмчлэл хөөж гэнэ. Тийм биш шүү дээ. Тэр чинь цаана улс төрийн эдийн засгийн агуулга. Түрүү холбооны ерөнхийлөгч хэллээ. Эдийн засгийн баталгаа юу вэ? Ингэж л хуульч хүний амьдрах боломж эдийн засгийн баталгааг бий болгож энэ хуульч хүн гэдэг чинь хэмбэ гэдгээр тодорхойлох. Тийм учраас тэр үн өвтлөө тогтоогоод байгаа. Түүнээс биш одоо ингэ цаашдаа өөрсдөө ингэ доошоо хийж ийм сонь тодорхойлт өгч болохгүй. Мөнгө хайдаг байдаг. Үнэлдэ. Манай үндсэн хуулиар зах зээлийн эдийн засаг гэдэг юм тодорхойлсон учраас энэ үнэн. Гэхдээ зах зээлийн эдийн засаг гэдэг маань юу юм бэ? Үндсэн хуулиар бидээс юу тодорхойлоод байгаа? Капитализмыг хэлээд байгаа юм уу? Социализмыг 30 жилийн дараах юм хэлээд байгаа юм. Энийгээ биднээс бас олж харах хэрэгтэй. Үндсэн хуулийн эдийн засаг гэж одоо энэ шинжлэх ухааны асуудал яригдж байна. Энтэй л холбоотой шүү. Тэгэхээр биднээс хуульчдынхаа хөдөлмөрийг үнэлэх тухай ярих хэрэгтэй. За цаашаа энэ хууль зүйн салбарт шинжлэх ухааны судалгаа практик ажлыг хэрэгжүүлэхэд хуульчид одоо биднээс тэр түрүүний яриад байгаа активистууд идэвхтэйгүүд байх хэрэгтэй. За шинжлэх ухааны талаар биднээс хэн зэрэг судалж байгаа юм бэ? Энэ талаараа одоо бүгдээрээ бас мэдлэгээ ойлголтоор нэгдэх ёстой байна. За үндсэн хууль гэдэг нэг бие даасан хууль бий гэж. Гэтэл тэр судлаачдад бол бас дундын шилжилттэй хуулиуд байна. Бие даасан тусдаа хуулиуд байна гэх ингээд онцлог гарч ирж байгаа шүү дээ. Манай залуучуудын судалгаа дотор байгаа. Тэгэхээр энэ чинь үндсэн хууль ба бусад хууль гэдэг. Тэр дунд нь бас дахиад нэг хуулийн шинэ бүхэл бүтэн үе салбарч гэх юм уу тийм гарч ирж байна. Энийг биднээс хэрэг судалж ойлгож байгаа юм бэ. Тэгэхээр энэ өнөөдрийнхөө ярих гэж байгаа энэ үндсэн хуулийн асуудалтай биднээс бас нэг холбож цаашаа дэлгэрүүлэхэд манай хуульчид идэвхтэй оролцоолаа гэж бодож байна. За нөгөө талаасаа энэ практик талын асуудал байна. Энэ практик үйл ажиллагаанд оролцож байгаа
За ихэнх нь одоо багш нар энэ одоо материалын эрх зүй талаас онол заах, хичээл заах энэ талаас идэвхтэй ажиллаж байгаа. За нөгөө нэг процессын талаас орцож байгаа энэ одоо хуульчид маань мөн их идэвхтэй ажиллаж байгаа би бас тэгж хэлмээр. Ялангуяа энэ манай Монголын хуульчдын холбооны чиглэлээр зааж байгаа хичээл сургалтанд оролцож байгаа энэ шүүгч нар бол мэдлэг чадвартай ийм мундаг сайн боловсон хүчнүүд шин залуучууд гарцсан байна гэдэг нь ойлгогдож байгаа. Ялангуяа давж заадах шатны шүүгчнэрийн зааж байгаа хичээл их сонирхолтой, бодиттой, арга зүйн хувьд их одоо төлөвшсөн ийм хүмүүс байна гэж. Тэгэхээр энэ хичээл дээр ингээ харахад тэр өмгөөлөгч нар бол хэцүүхэн харагдаж байна. Тэгээ энэ өмгөөлөгч нар бол энэ дам заадах шатны шүүхийн тэр арга ажиллагаа арга зүйг сурахгүйгээр мэтгэлцээнийг яаж явуулах юм бол гэж би бодож байгаа. Тэгэхээр энд бол өмгөөлөгч маань идэвхтэй оролцоосоо билээ гэж бодож байна. Таны цаг жоохон за одоо дуслаа. За тэгээд тэр ажлаасаа болсон тэр хууль-муулийн мэргэжлийн хүн алга болохгүй хөө персонал үлдэн тэр логик гэх чи бүгдээр л холбоотой биш. За мэдээж төрийн алга болохоор энэ хууль-муулийн алга бол хуулийн алга болохоор хуульчид алга болох юм байна шүү дээ. Одоо бид бас тодорхой мэдээлэл хэлэх зүйтэй байх та. Хуульчдын холбооны сургалтанд хуульчид шүүгч нарыг хичээл заалгахгүй гэсэн ийм байр суурийг илэрхийлэх болсон соёл юм. За энэ бол одоо гарч байгаа хүндрэл бий болж байна. Гэхдээ бид энэ талаар бол бас тодорхой байгууллагуудтай цаашдаа хэлэлцүүлэг, нээлттэй хэлэлцүүлэг ийм байгууллагуудын удирдах байгууллагууд ажилтнуудын хамтдаа сууж байгаа энэ хэлэлцүүлгүүдийг явуулаад яагаад болохгүй, яагаад энэ хүмүүсийг хичээл заалгах байгаа ч гэдэг ийм асуудлуудыг цааш нь одоо тавих бах. Тэгэхээр тэр хэлэлцүүлгүүдэд та бүхэн бас одоо идэвхтэй оролцож санал бодлоо илэрхийлэхийг хүсэж байна. Энэ өнөөдрийнх юм биш шүү. Дараагийн удаагийн хэлэлцүүлгүүдийн тухай би бас зар тавьж байгаа. Өмгөөлөгч Цэнгэр Аюушин байгалмаа байна. За би нэг мэдээллийн чанартай ихлээр мэдээлэл өгсөн. За энэ юу вэ гэхээр 2017 оны 5 дугаар сард хэсэг хуульчид одоо нэгдээд хуулийн төслийн эрх зүйн хороо гэж байгуулж байгаа. Монгол Улсын одоо их хурлын хүсэлтээр хууль тогтоох үйл ажиллагаа мэргэжлийн шинжээчийн тогтцоо үзүүлэх ажлыг тамгын газар зохих хороотой зохион байгуулна гэж хуулийн эрх зүйн байдлын тухай хуулийн 59-ийн 1-т заасан байгаа. Тэгэхээр бид ийм хороо байгуулад энэ хороо маань юу хийх вэ гэхээр хуулийн төсөл боловсруулах арга зүйд хуульчдыг одоо сургах, тэгээд хуулийн төсөл боловсруулахад санал өгөх үйл ажиллагааг хуульчдын холбоотойгоор хамтран зохион байгуулахаар ийм хороо байгуулж байгаа. Тэгэхээр хуульчид судлаачид та бүхэн энэ хорооны үйл ажиллагаанд одоо оролцсон уу гэж уриалж байна. За хоёр дахь санал бол бид энэ хуулийн төсөлд санал өгөх үйл ажиллагааг бол нэгдсэн зохион байгуулалтанд оруулж байж хуульчдын дуу хоолой нийгэм төвчтэй сонсогдно гэж одоо би өөрийнхөө зүгээс бодож байна. Тэгэхээр бид одоо шүүгч, прокурор, өмгөөлөгч нар одоо хуульчдын холбоонд нэгдсэн. Тэгэхээр ингээд энэ талууд маань хуулийн төсөл боловсруулах үйл ажиллагаанд хамтарч оролцоод тал талаас нь хараад ингээд хэлэлцүүлээд нэгдсэн байр суурь гаргаад ингээд энийг нийгэмд бас дуу хоолойгоо хүргэж чадах юм бол манай хуульчдын холбоо, хуульчдын нэр хүнд одоо асар их дээшлэх байх гэж бодож байгаа. Энэ нэгдсэн зохион байгуулалтыг хийхэд хуульч болгон бас бүтээлчээр оролцож үр дүнд хүрэх байхаа гэж бодож байна. За контекст нь баярмаа. Байгуулагчдад баяр хүргэе. Зохион байгуулалтаа маш олон хэрэгтэй сэдвээр ярилцж байгаа форум болж байна. Тэгээ би хүмүүнлэг ерөнхийлөгч хандаж нэг асуулт байна. За энэс өмнө нэг товчхон тохиолдол ярихад 2011 онд Монголын сэтгүүлчдийн нэг хэсэг бүлэг нэгдээ сэтгүүлчдийн нэгдсэн хэвлэлийн удирдлагыг өөрчлөе гэдэг тэмцэл болоод миний биеийн өмгөөлөгч ажилласан. Тэгээ үндсэндээ 10 гаруй жил огт салхи ороогүй энэ
дарга удирдлагуудтай гишүүдээ сонсдог шүүмжил яваад за тухайн одоо тавьж ирсэн энэ бизнесийн хөтлөгч Намбаатар тэргүүтийн хүмүүс тэмцээд ингээд талаараа тухайн холбооны ерөнхийлөгч сонгогдоод сэтгүүлчдийн нэгдсэн хэвлэл ингээд шинжилгэж ирсэн түүхтэй. Өмнөөс 2 жилийн дараа тэр үед ер нь ингээд тэр үйл ажиллагаа хөдөлгөөнд оролцсон сэтгүүлчд ярьж ирсэн. Ер нь энэ төрийн ус байгууллага гэдэг чинь ужиграад утчихаараа яас хэцүү юм бэ? Салхи оруулах гэж ямар хэцүү байд юм бэ? Тэгээд нэрвээ сэтгүүлчтэй 2013 онд таарсан ч тэгж хэлжсэн. Танаа хөөч мундаг юм аа. Холбоогоо байгуулчихлаа шин. Ер нь бид нар харсан сэтгүүлчд бол өөр ус нормууд бол мэрэгжлийн өөрөө өдөрч ёсны байгууллага гэдэг бол хамгийн чухал байгууллага гэдэг бид хэлсэн. Эмчнэрт байдаг юм байлээ. Бас өөрсдөө лиценз олгож байгаа систем. Танаа хуульчд байдаг юм байлээ. Монгол хамгийн түрүүнд хуульчид та нар түүч хийж энийг хийж чадлаа шүү гэж. Нэр бүхий олонний танил нэгэн сэтгүүлч ярьж ирсэн арга хэмжээнд. Бид хуульчд холбоо байгуулсан эдгүү ингээд 4 жилийн өмнөөс чинь. За хуульчтай холбооны нөхөрлөс тод холбоотойгоор шүүх суртар өмгөөлөгч болон зүгтээ байх нь зөв юм уу юм гэдэг нэг шүүмжлэл өргөө. Гэхдээ би баяр өмгөөлөгч хийсэн шиг бид ингээд нэг дээвэр дундыг байгуулах арай л явж байгаа. Манай нөхцөл сөрөг гэсэн эрэг үр дагавар ихтэй байна уу? Эрэг нөлөөлөл ихтэй байна уу гэж боддог. За нөгөө талаар өмгөөллийн үйл ажиллагаатай холбоотой хууль эрхцэн асуудал яригдана. Өмгөөлөгч хүний өмгөөллийн үйл ажиллагааны процессыг зохицуулсан хууль заашгүй байх ёстой гэж өөрөө боддог. Гэхдээ бидний ингэж байгуулсан ахис дэвшил гаргасан хуульчтай холбоо мэрэгжлийн өөрөө төсний байгууллагыг одоогийн агуулгын статус нь үнэхээр буруу гэж үздэг юм байна. Тэгэхээр энэ тал дээр хуульчдаас гарч байгаа санал шүүмжил гэдэг юм уу санал үзэл бодол юм уу хэрэг байна. Өнөөдрийн холбооноос баримталж байгаа бодлого юу вэ гэж би өмнө нь ярьж асуусан. Ер нь байгууллага ингээд нэг дээр дор явуулах болж байгаа юм гэж тийм үү? Болж байгаа ийм мэдрэмж, ийм итгэх санаачлага бол манай гишүүдэд байна. Өөрсдөө холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа хугацаанд бол сүүлийн хэдэн сар хаана ямар хорон дээрээс ямар шин санаа, ямар хилцүүлэг хийснийг заримдаа мэдэхгүй байж. Өнөөдөр тэр хорон дээр тийм хилцүүлэг болоод ийм хуулийн санал дээр төсөл дээр ийм юм өгч байна. Холбооны ерөнхийлөгч бол өмнө итгэвчүүлэх гэдэг хэдэн сар бүгд байсан. Одоо ийм бүх юм зохион байгуулж, ийм зохион байгуулж гэдээсэн бол одоо эсрэгээр би нөгөө мэдээлэл хурж амжих уу тэндээс тийм мэдээлэл гарсан байна. Ийм эмгэгтэл гарсан байна. Ингэж ийм цаан зөвлөмж ирдэг шүү гэдэг дээр бас одоо өөрөө тэр мэдээллийг авах гэж хойноос нь явдаг болж байна. Тэгэхээр энэ бол маш том дэвшил. За тодорхой хэмжээгээр бол бас хуульчийн одоо өмгөөлөгчийн хэрэгцээ байдлын тухай хуулийг хийх ёстой гэдэг дээр бүгд санал нэгдэж байгаа. Өмгөөлөгч хэрэгцээ байдлын тухай хууль байх ёстой юм гэдэг нь бүгд байна. Гэтэл энэ өмгөөлөгч хэрэгцээ байдлын тухай хуулийг гаргахаар өмгөөлөгчдийн холбоо маань буцаж гарч ирээд ингээд одоо бид нар хоёр байгууллага татвар төлчих үедээ гэсэн хуульч нарын эргэлзээд орж байна. Өөрөөр хэлбэл өмгөөлөгч хэрэгцээ байдлын тухай хуулийг дотор нь институт хийгээд хуулиараа дахиад өмгөөлөгч нараас юу авдаг, татвар авдаг, ингээд дахиад сургалт ч юм уу тусдаа явдаг ийм давхар стандарт үүсчих гэдэг боломж байнга асууж байгаа. Бүр эргэлзээж байгаа. Ялангуяа хойш. Харин ийм бол бид өөрсдөө судалгаа хийсэн. Дөнгөж ажил авахд бол ийм одоо асуудлууд дахиж гарч ирсэн учраас би өөртөө ямар нэгэн субъектив биз өгөөр эхний жил судалгаа хийсэн. 2015 оны намар хийсэн судалгаан дээр бол 23 орчим хувийн бол за энэ ийм институтыг дахиж байгуулъя, өмгөөлөгчдийн холбоогоо дахиж байгуулъя гэсэн. Дахиад нэг жилийн дараа дахиад за одоо энэ татвар эдийн засгийн санхүүгийн асуудал ийм байна. Энийг дахиад байгуулах зүйтэй. Өмгөөлөгч хэрэгцээ байдлын тухай хууль хийнэ гэдэгт бол хинж барахгүй байна гэсэн. Дахиад ийм холбоогоо дэмжиж институтэд гэдэг баталгаажуулаад явах уу? Өмгөөлөгчдийн холбоо чинь өмгөөлөгчдийн хороо гэж байгаа боловч өмгөөлөгчдийн холбоо тусдаа бие даасан байгууллага байхгүй болохгүй нэ гэсэн ийм санал бодолтой хүмүүс байна. Дахиад бид дахиад судалгаа явуулахад 23%-аас дахиад 1% багассан.
ингээд бодохоор нийтийн одоо судалгааны түгээс ингээд харахаар бол би өмгөөлөгчдийн хороонд өмгөөлөгчдийн холбооны чиг үүргийг хэрэгжүүлээд явах боломж байгаа гэж бүр харж байгаа. Нийт одоо өмгөөлөгчээр шүүхэд төлөөлөх хэрэг авсан нийт хүмүүсийн маань олонх нь ингэхдээ бол за ийм байгууллага байгуулж явж боломжтой юм байна гэсэн. Гэхдээ энэ хөлчний холбоо бол өмгөөлөгчдийн хороонд дамжуулан явах боломжтой юм гэсэн юм. Одоо бид нар ганцхан шийдэх асуудал. Манай хууль дүрмийн дагуу хорооны үйл ажиллагааг төрийн бус байгууллагаар хэрэгжүүлж болно гэсэн эрхэм нээлттэй байна. Хэрвээ би хуульчдын одоо өмгөөлөгчдийн албанаас гадна хуульчдын нийгэмлэг за өөр янз бүрийн байгууллагууд байгаа шүү дээ. Төрийн бус байгууллагууд үүсэж ирж байна. Тэгэхээр бид энэ одоо холбоо өмгөөлөгчдийн холбоо хуульчдын нийгэмлэгээр юм эсвэл өөр төрийн бус байгууллагаар өмгөөлөгчдийн хорооныхоо чиг үүргийг хэрэгжүүлээд явъя гэхийг бол өмгөөлөгчдийн хорооны гишүүд шийдэх асуудал гэж. Түүнээс биш автоматар одоо хуульд зааж өгөх юм уу ингэх бол бас олон массын хэмжлийг хүлээж авах. Хүлээхгүй талдаа үүсч бий болчих байна гэж. За би бол хуульчдын нийгмийн үйл ажиллагаач тодорхой хэмжээгээр бас сонирхоод явж байгаа. За өмгөөлөгчдийн холбооныхоо үйл ажиллагааг хэмжиж байна. За 80 жилийн түүхтэй байгууллага маань өнөөдөр өөр болчихлоо гэсэн сэтгэхүүгээр яриад. Манай байгууллагыг өөр болгочлоо, энэ байгууллага маань устчлаа, алга болгоно гэсэн айдас байдаг. За нийтдээ нэг бүр гэр бүл болчихсон маш энэ өмгөөлөгчдийн холбоо гэдэг байгууллагаараа халуун сэтгэлтэйгээр нэгдээд явж байгаа маш олон хуульчид бий. Энэ холбоонд хайртай, хамтдаа сагсаатай болцдог, хамтдаа баяраа тэмдэглэдэг, хамтдаа зугаалганд явдаг. Энэ маш гоё халуун сэтгэл байгаа бид бүгдээрээ мэдж байгаа. Тийм ээ? Энэ халуун сэтгэлтэй ийм одоо хамт олон байгаа шүү дээ. Тэгэхээр энэ байгууллага маань улам одоо өөрсдөө сурталчлаад хорооныхоо чиг үүрийг хэрэгжүүлэх үү гэдэг асуудлыг бол зорилгоо болж байгаа юм байна. За хоёрдугаарт бол бид өөрсдөө өмгөөлөгчид нийтийн ширхтээ гэдгийг хүлээмжшүүлж байна. Яагаад гэвэл хуульч хэрэгцсэн байдлын тухай хуулиар шүүхэд төлөөлөх эрх авсан бол энэ хүн бол шүүхэд иргэнийг төлөөлөх үүрэг хэрэгтэй шүү. Гэтэл бидний дунд ийм хандлага үүссэн. Ялангуяа хөдөө орон нутагт бол хуучин өмгөөлөгчдийн зөвлөл гэж байгууллага байдаг. Энэ зөвлөл гэж байгууллага маань нөгөө шинээр юу болсон хуульчтай оролцох чи бол өмгөөлөгч биш. Бас манад нэг хэсэг ийм хандлага байсан шүү дээ. Шүүх хурал дээр өмгөөлөгчдийн холбооны гишүүн гэсэн өмнөхөр гаргаж ирээд хуульчтай холбооны гишүүн төлөөлөх хэрэгтэй хүнийг бол чи бол өмгөөлөгч биштэй гэсэн байдлаар харьцсан. Тэгэхээр энэ хандлагууд бол одоо баагаар одоо уйсч байгаа гэх юм байх болж байгаа. Тийм учраас энэ өмгөөлөгч гэдэг нэр хүндтэй хүмүүс бүгд хуульчдын холбооны гишүүн. Хуульчдын холбоо бол одоогоос 80 жилийн өмнө байгуулагдсан шүүгч, прокурор, өмгөөлөгчдийн бүхий байгууллагын үргэлжлэл юм аа. Бид өнөөдөр 4 жилийн гэж одоо ярьж байгуулснаас хойш 4 жил гэж байгууллагыг ярьж байгаа боловч бид эрх зүйн ухамсарын төвшөнд бол өмгөөлөгчдийн холбооны үргэлжлэл одоо энэ шүүгч, прокурор ажиллаж байгаа хүмүүс маань мөн тэр 80 жилийн өмнө байгууллагынхаа үргэлжлэл гэдэг маш сайн ойлгох хэрэгтэй. Тийм учраас тацаж болохгүй. Шийдвэл одоо нэг мөр хэлцэж байгаа, нэг мөр шийдээд хууль хэрэгцсэн боломжууд бид нээлттэй байгаа гэсэн юм. За баярлалаа. Одоо гэсэн хөтөлбөрийн үүсгэн байгуулагч өмгөөлөгч Бацаа байна. За хуучин бид нар бол одоо нийгэмд үлгэр дуурайл бүхий хүн байх хэрэгтэй. Мэдлэг боловсролоор оч яс зүгээрэж хууль дэдлэх зарчмаараач бие авч явж байгаа байдлаар ашигласан бол үлгэр жишээ болох хэрэгтэй гэж одоо бид нар ярьж хэлж байгаа тийм. Энэ ийм нэр хүндийг бий болгохын тулд одоо хуульч бид нар өнөөдрөөс өөрсдөө нэгтарч хичээж нэгдэж ажиллах бол шаардлагатай байна. Тэр нь эрдэнэ прокурор хэлсэн дээр бол миний бас 100% санал нэгтэй байна. Бид нар өнөөдөр үнэхээр энэ одоо хуулийн төслүүдээр санаачлахгүй бол ажиллаж байна. За хуульчид бид нар идэх санаачлахгүй байгаагийн дээр мөн бас энэ одоо хуульчдыгаа одоо урайлан дуудаж ажиллаж байгаа хуульчтай холбооны зүгээс хийж байгаа ажлууд бол сүүлийн үед бол сүүлийн 2 жил маш идэвхтэй явж байгаа. Энэ дээр бол миний бие бол сэтгэл хангалуун байгаа. Хуульчтай холбооны зүгээс, хороодыг удирдах байгаа одоо удирдлагуудын зүгээс бол мөн одоо энэ хуульчтай төвчүүлэх тал дээр бол бас илүү ажлуудыг хийгээсэй гэж бол бас уриалж байна.
Тэгээд энэхүү өөрчлөлтийг бол хурдан хугацаанд хийхин тулд бид нар өөрчлөлтийг өөрсдөөсөө эхлэх ёстой. Тодорхой бодлогын төлөө хамтарч ажилладаг, нэгдэж нөхөрлөж чаддаг болох хэрэгтэй байна. Одоо жишээлбэл бид миний би хэсэг өмгөөлөгчтэй хамт өмгөөллийн нөхөрлөлийг дэмжих холбоог хороог байгуулж баяр өмгөөлөгч удирдах ажиллаж байгаа. Одоо нөхөрлөл гэдэг энэ өмгөөллийн нөхөрлөл байгуулагдаж эхлээд өнгөж 3 дахь жилийнхаа нүрийг үзэж маш олон шинэ өмгөөллийн нөхөрлөлүүд байгуулагдаж байна. Энэ нөхөрлөлийг зөв тийш нь зааж хөгжүүлэх энэ өмгөөллийн нөхөрлөл хууль зүйн зөвлөгөө өмгөөллийн салбарт бол маш чухал үүрэг үүсгэх хуулийн этгээд учраас энэхүү өмгөөллийн нөхөрлөлийг дэмжих хооронд бол миний би бас өөрөө идэвхжүүлэн ажиллаж байгаа гэдгийг бас энэ дурдмаар байна. Тэгээ энэ форумаас бол олон санаачлаг уриалгууд бол дахин тодорхой жишээлбэл хүн дэд ерөнхийлөгч маань хуульчд бие биендээ итгэдэг бай гэсэн уриалгыг гаргаж байна. За түүнтэй адилхан бол миний бие бол хуульчд тодорхой зорилгын төлөө тодорхой зөв зүйлсийн төлөө нэгдэж чаддаг идэвхтэй хуульчд болцгоё гэж бас уриалмаар байна. Баярлалаа. Тэгэхээр бас бидний хайртай багш чимээ багш маань хуульч хүн бол хөгжүүлэгч хуульчч, хуулийн хэрэглээ хөгжүүлэгч хуульчч байж томаа хийж чадахгүй ч олон байна гэдэгт бид энэ форумыг бэлтгэл ажлыг хийж байгаа хэвээр чимээ цанагийнхантай бас холбогдсон чимээ цанаг тавхан хамаагүй мэдгэж оролцлоо. Тэгэхээр хуульчтай холбоотой ч ерөөсөө 4 жилийн түүхтэй биш шүү дээ. Чимээ багш сайдаар ажиллаж байгаа, салбарын маань сайдаар ажиллаж байгаа хугацаанд ер нь байгууллага ялангуяа төрийн байгууллага олон нийтийн байгууллага хуульчтай байх ёстой. Эдгээрс наашлах гараад маш олон байгууллагыг заавал хуульч гэдэг ажлын байртаа болгож гэсэн юм байлээ. Байх бодно. Улмаар энэ бүх хуульчтайгаа бүртгэе, нэгтгэе. Тэгээд энэ үйл ажиллагаагийн холбооны хэлбэрээр явуулъя гэдэг санаачлалыг гаргаад хэрэгжүүлж эхэлсэн юм байна. Тэгэхээр бид бас эргээд түүхээ аваад үзэх юм бол зөвхөн 4 жилийн түүхтэй бас байгууллага биш юм байлээ. Энийг өгшөө судлах шаардлагатай юм байлээ. За ингээд өнөөдрийн хэлцүүлгээр бол хуульчдын холбоо гэдэг нэг дээвэр дор төрөл бүрийн сонирхолтой хүмүүс ороод энэ эргээд бидний сүрэг үр дагавар гарахгүй байна. Харин ч энэ бид бол нэг дээврийн дор хүний эрхийг бид нар хамгаалах шударга усыг тогтоогч гэдэг энэ ашиг сонирхол дээр нэгдээд явхад бол бид нар шинжлэх ухаанаа хуульчд өөрсдийгөө олон нийтэд илүү чанартай үйлчлээд явах нөхцөл боломж илүү байна. Магадгүй энэ Монголын тогтолцоонд цөөхөн амтай харьцангуй цөөхөн бас түүнтэй хуульчтай байгаа үед нь илүү үр дүнтэй тэгээ хамтаараа бид хүчтэй гэдгийг бас баталгаа болж чадна гэсэн санал бол маш их гарсан байна. Хамгийн олон гарсан. Мөн хуульч бид хувьдаа өөрөө манлайлагч хариуцлагатай хуульч байхын тулд хариуцлагатай иргэн байхын тулд нийгэм тустай болон нийгэм мэрэгжлийн нийгэм тустай үйл ажиллагаа пробоно идэвхтэй хэрэгтэй хуульчтай холбоо гацгүй бүртгээд явхад бол энэ цаашаа явнаа. Хуульч бүр өөрөө хариуцлагатай бай гэдгийг бол сахилга баттай хандлага өөрчлөөд ажиллах нь чухал юм аа. Бид хүний зовлон илүү нэмэлтгч туслагч нь байх хэрэгтэй гэсэн санаанууд бол хүчтэй гарч явж байна. Хуульч бол өөрөө манлайлагч гэдгийг зөвхөн дээрээс хараад биш өөрөө биеэрээ үлгэрдлэн дуурайд үзүүлэгч байх хэрэгтэй гэдэг. Тэгээ энэний тодорхой илэрлүүд бол манай өмгөөллийн хорооноос мэрэгсэн хууль гэдэг мэргэжлийг хэрэглэх эсвэл бид албан ажлаа явуулахдаа хувцсны стандартыг өөрөө тогтоосон. Энэ зөвхөн бид аюул хэцүү яваад байгаадаа биш, бид бас ажлын явц гэдэг хуульч бидний хувьд бол бас калциум, бас цонх тэр зүйлүүд байх нэргээд бас бид нар татвартаа ч гэсэн энийг бас тооцоход зардалтаа тооцохоос ач холбогдолтой болохоос харагдж байгаа мөн энэ салбар эрх зүйн хороодыг бол сайн хөгжүүлэх хэрэгтэй юм байна. Нэгдэж ажиллах хамгийн гол зүйл бол энэ салбар эрх зүйн хороод иргэн захиргаа үндсэн хууль эрүүгийн гэхээсээ илүү процессыг тэр дотроо иргэн гэхэд дотор нь төрөл бүрийн компани эрх зүй үйл хөдлөлгөөрийн асуудлаар банк зах зээлийн санхүүгийн асуудлаар хөдөлмөрийн эрх зүйн нарийн салж ээж тэр эргээд нэг салбар эрх зүйн хороод ангаараа биш менежментийн чиглэлтэй хууль тогтоох хууль ажиллагаанд нөлөөлөх тийм салбар эрх зүйн хороотойгоо хамтарч ажилласнаа бид бол илүү эргээд идэвхтэй нэг активист байх өөр маань хэрэгжих юм байна гэсэн санаа хүчтэй явж байна. Бас гарсан байна. Тэгээд өмгөөлийн нөхөрлөл гэдэг хэлбэрээр үйл ажиллагаа явж байгаа улам хөгжүүлэх шаардлагатай нь бол маш дэмжүүлжтэй. Энэ дээр бас яригдаа учраас нэг санаа хэлхийг хүсэж байгаамаа. Бид бол стратегийн өмгөөлөл магадгүй олон нийтийн эрх шигшгийг хамгаалахад бид өөрөө шүд гомдлоо хайрлах өнцөлийн цэцэг. Тэгэхээр энэ дээр бас хамтрах шаардлагатай харагдав. Ихтгэл муутай байснаас эсвэл тухайн хүмүүний
тэр өдрийнхөө одоо сэтгэл зүйн байдлаар гүйчиж нэг гомдлыг шүүгэж юм уу цэцэд өгчдөг. Гэтэл тэр нь бол магадгүй бас бэлтгэл муутай байснаас юм уу судалгаа муутай байснаас эргээд том салбартаа том эрх зүйн тэр механизмдаа сөрөг нөлөөтэй шийдвэрүүдийг шүүхээс олон цэцээс дарах тийм нөхцлүүдээс бүрдүүлээд байгаа тал харагдав. Тэгэхээр тийм стратеги юм олон нийтийн эрх шиг хөндлөн аливаа асуудлыг хөндөхдөө холбоогоор дамжуулаад салбар эрх зүйн оролцоо судлаачдын хүрээ хамарч байгаа нэг гомдлыг гаргаад явах нь зүйтэй юм шиг бас харагддаг. Энэ бас бидний хууль зүйн төр шаардлагын талаар, шинжилгээ ухааны хөгжүүлэх талаар энэ зөндөө санал санаалга юунд хэлсэн. Энд бас нэг том уриалга гарсан гэж харж байгаа. Тэр нь бол хуульчдад хувь хүнийхээ мандатч байгаас гадна Монголын хуульчдын холбоо институтынхаа хувьд энэ нийгэм дайлгдсан бол мандатч болж байгаа. Түүний жишээ нь бид бол өөрөө өөрийгөө удирдах мэргэжлийн том холбоодын бусад салбарууд мэргэжилтнүүд гараад байхад хийгээд одоо 4 жил энэ төрийн итгэлийг даагаад төрийн чиг өөрийг амжилттай хэрэгжүүлээд явж байгаа баталж чадсан байна. Тэгэхээр сэтгүүлч нар, эмч нар, багш нар бусад холбоод бас ингэж зохион байгуулагдаж чадаагүй байгаа нь бас нэг алхам урагшаа акцныг баталж байна. Тэгэхээр энэ форумаасаа бусад мэргэжилтнүүдтэй та бүхэн мэргэжлийнхаа холбоогоор дамжуулаад өөрөө өөрийгөө удирдах яваач, өөртөө эцүүн дүрмээр тогтоогоод хариуцлага тооцоод яваач. Энэ бол хамаагүй үр дүнтэй шүү гэсэн уриалгыг бол гарах боломж бас бүрдлээ гэж ойлгож байна. Ингээд үндсэн хуралдааны хилцүүлэг, идэвхтэй оролцсон тэргүүлэх панелист оролцогч нартай олон танхим цуусан нийт оролцогч нартай баярлалаа гэдгийг илэрхийлээ. Цаашдынх нь ажил хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье.